За өдрийн мэнд шинэ өглөө мэнд хүргье. Хон бидний дахиад нэг шинэ өдрийг бэлгэлсэн байна. Тэгээд энэ зам дээр биднес нөх хаанчлалын зөвхт замд нэрээ алхсан хിവэрэ байна уу та хэд? Манай сүнийхаа. За би өнөөдөр замын талаар ярих гэж байгаа. Тэгээд урд нь болохоор эртнээ тэгээд бас хүссэн хоёр замын талаар хуваалцаж байсан. Тэгээд эхний зам болохоор хаанчлалын зам байгаа тийм. Тэгээд манай сүмийн хүмүүс бас замтай болсон байна. Ялангуяа ярангийнхан Аднагийн зам байна, оюун гэрлийн зам байна, Тамирагийн зам байна, Халуунагийн зам байна. Замаар явсаар байна бид. Тэгээ бидний одоо туулж байгаа зам бүгдээр янз бүр байгаа. Гэхдээ биднес бурхны зам дээр бол бүгд адилхан явж байгаа. Тэгээд бусдаа болохоор биднес нэг өөрсдийн замыг харьцуулах бас шаардлагагүй. Өөр зам тоолж аваа. Тэгээд энэгээрээ юу хийхийг хүссэн бэ гэхээр нөгөө цусалдж байгаа юм ихтэй дээ шүү дээ. Тэр болохоор 30 хэдэн жил гэж байгаа шүү дээ. 30 хэдэн жил тийм зам тоолцсон байгаа байхгүй. Тэгээд биднес өөрсдөө бодохоор яг тийм замыг тоолох бас ямар байх вэ? Тэгээд сэтгэл санаа тэгээд ямар ч гэсэн тэр эмэгтэй тэр замыг туулаад дууссан тийм Иесуст хүрээд нэгдгэрсэн. Мэдээ цаашаага тэр хүн тэр замыг дуусгаад өөр зам эхэлсэн гэж би итгэж байгаа байхгүй. Одоо итгэлийн зам тийм одоо бурхантай хамт Иесустэй хамт хаанчлалын зам эхэлж байгаа юм болов гэж үздэг. Тэгээд Jonathan David ч гэсэн адилхан тийм бас одоо нэг юм юутай ямар өвчмөл Паркинсон өвчин тийм тэр өвчнөд болохоор тийм ялагдсан биз дээ. Тэр өвчнөд ингээл аюу яагаад гутраал би одоо ийм өвчлөө гэж яахгүй. Тэрийг зүгээр тийм байж лээ. Тэр нүг итгэхийнх нь юу юм болохоо бүр тийм амар хүчтэй тийм зам туулж байгаа. Тэгээд би бодчихлаа. Ямар ч хэлсэн биднес хүн болгон өөр ингэсэн зам туулж байна. Тэгээд дуулал дээр болохоор юм байгаа. Дуулал 119-ийн 105. Таны үг бол миний хүлдэх дэнлүү, миний замдах гэрэл. Израильчууд болохоор нөгөө шөнө орой явхад дэнлүү хөлөндөө игээд уртах замаа хараад явдаг гэсэн. Нөгөө харагдахгүй. Одоогийн шиг ингээд гэрэл мэрэл байхгүй шүү дээ. Тэгж явдаг. Одоо болохоор биднээсээ үзэж байгаа гэрэл гэгээ болов бараг л өдөр шахвал харагдаж байгаа шүү дээ. Тийм замаар явдаг байсан байна. Тэгээ бид болохоор төвчртэй зам дээр явж байна. Шуурхтай зам дээр явж байна. Цастай, халтрагаатай янз янзын зам дээр л явж байна. Тэгээд төвчрэлтэй зам дээр ч гэсэн биднээс бас мэрэгэн баймаар байгаа байхгүй тий. Заавал тэр төвчрэл рүү ороод гацчих биш. Өөр айгүй олон зам байгаа. Одоо биднээсийг хүрэх одоо барай байна, гараа байна тий. Тэгээд барай руугаа очихын тулд биднээс заавал төвчрөд яваад байх шаардлагагүй. Google Paris-а хараад аль эсвэл яг аль замаар явбал төвчрөхгүй байдгүй гэдгийг хараад явчих болно тий. Тэгэхгүй хамаг цагаа тэр газар үрээд байвал биднээс амьдрал бас хүрэлцэхэргүй. Тэгээд итгэлийн амьдрал дээр ч гэсэн адилхан биднээс заримдаа тийм төвчрэлтэй үед орчдөг. Тэгээд бүр ингээ гацчдаг. Бурхан заримдаа байхгүй байгаа ч юм шиг тий.
Тэгээ хариулахгүй байгаа ч юм шиг тийм үеуд байдаг. Тэгэхээр тэр газараа биднээс зогсоод суугаад ингээд удаашраад байхгүй ямар нэгэн биднээсээ хөл нийлүүлээд алхаж байгаа ахын дүүс байгаа тий. Тэгээ биднээсийг бас дэмждэг хүмүүс энэ тий. Биднээсийг тэдэнтэйгээ нийлээд тэр төгжрлээс гарах хэрэгтэй. Тэгээд бас шин замыг бас олох хэрэгтэй байгаа байхгүй. Тэгээд тэр төгжрлээс гарахад биднээс ариун сүнс тусалж байгаа. Манай нөхөр болохоор надад нөгөө шин замуудыг зааж өгдөг байхгүй. Байран дунд орох явдаг. Тэгээд ер нь төгжрлж явдаггүй. Хаагуур явуул төгжрлгүй явахгүй гэ бүх тэр нөхсөө бүр мэддэг байхгүй. Тэгээд тэрнтэй адилхан бурхан болохоор биднээс бас тийм замуудыг зааж өгч байгаа байхгүй. Тэ? Төгжрлгүй биднээс замаа дуусгах хэвээр нөгөө Паул би замаа сайн дуусгасан гэдэг шиг биднээс замаа сайн дуусгах гэд биднээс төгжрлгүйгээр яаж явах тэр мэрэгэн ухаан хэрэгтэй байхгүй бидэнд. Тэгээд бурхан надад хаанчлалын замыг зааж өгдөг гэсэн тийм. Тэгээ бидэнд мэрэгэн ухаан хэрэгтэй. Тэр замаар явхад. Бидний замд шороотой, нартай, шуургатай, цастай бүхэл өдрүүд үргэлжлэж идэг. Тэгээд одоо дандаа шулуун замаар биднээс яваад идэггүй. Заримдаа ингээ шороотой явна, инхэл донхолтой тий янз янзын замаар л яваад идэг. Гэхдээ тэр зам дуустдаг. Тэгээд тэр замаар явахдаа биднээс бас хар хүнцгээ өөрчлөх хэрэгтэй юм байна гэж харсан. Энэ ямар сонин зам бэ? Дандаа алын зам явах юм гэж гомдлоод байхгүй тий. Тэрийг шал өөр өнцгөр харах тэр нүдийг бидэнд нүдтэй байх хэрэгтэй байна. За сургаалт төгс 3-ын 5-аас 6. Өөрийн бүх замаараа түүнийг таньж мэд. Эний уртл нь болохоор бүх зүрхээрээ эзэнд итэг, өөрийн ойлголтод бүүдшгэл. Өөрийн бүх замаараа түүнийг таньж мэд. Тэгэхээр биднээс заавал нэг замтай л холбогдоод байгааз. Тэгэхээр тэр замаа биднээс зөв сонгох хэрэгтэй байх нэ. Тэгээд сургаалт төгс 14-ийн 12. Хүнд зөв мэт санагдавч төгсгөл нь өхөл рүү хөтэлдэг зам байдаг. Тэгэхээр биднээс аль нь зөв зам бэ? Аль нь буруу зам бэ гэдгийг харж чаддаг. Яг л бидэнд замыг чиглүүлдэг тий ариун сүнс байна. Биднээсийг хөтэлж байгаа пасторууд, удирдагч нар маань зааж сурч байгаа. Энэ замаар явал зүг. Энэ зам хамгийн зөв зам. Нөгөө нэг гэртээ харих зам хамгийн зөв зам гэдэг шиг. Тэгээд биднээс энэ аяллахын замыг хамгийн сайнаар, хамгийн хүчтэйгээр дуусгахыг хүсэж байна. Энэ замд бидэнд саад болох бас олон зүйлүүд байгаа тий. Одоо бидний бодлууд, өөрийгөө голох байдал тэр бүгдтэй биднээс найзлах хэрэггүй. Харин бидний бурхны амар тайван, баяр хөөр, итгэл тэр бүгдтэй найзлаад тэр замаа дуусгахад
бидэнд хангалттай хүч байгаа. За тэгээ хэдүүлээ босъё. За би юуны төлөө залбирмаар байгаа вэ гэхээр одоо өсвөр насны хүүхдүүдийн төлөө янз янзын зүйлс сонсогдож байгаа тийм. Тэр бүгдийн төлөө залбирмаар байна. Эцэг эхчүүд хүүхдүүдээ үнэхээр хамгийн сайнаар хүмүүжүүлж одоо бурхны тэр зам руу хөтлөхөд үнэхээр мэрэгэн ухаангүйгээсээ гэдгийн төлөө хийдүүлээ залбирахыг хүсэж байна. Халелуя. За тэгээд бүгдээрээ бэлтгэцгээе. Юу гэвэл бурхан өөрийгөө илчилж байгаа хүний бүрд. Тэр бурхан өөрийгөө илчилдэггүй ч юм уу, өөрийгөө харуулдаггүй. Хүмүүстэй би байдаг, би амьд оршигч, би бол хүч чадлын бурхан. Би бол хязгааргүй эрх мэдэлтэй. Хинч над чиг биш. Та нар шавард мөргөөгүй, та нар хатанд мөргөөгүй, та нар уулс руу хараач мөргөөгүй. Та нар зөвхөн амьд бурханд мөргөж байгаа. Зөвхөн түүнд магтаалыг өргөж байгаа. Зөвхөн түүн рүү хандан залбирч байгаа. Учир нь бурхан сонсдог байхгүй юу? Бурхан сонсдог. Бидний амнаас гарч байгаа үгний бүр дээр харин гол нь муу нэгэн ч юм хин нэгэн бидний дуу хоолойг хорохыг хүсдэг. Бидний магтаал дээр бид нар магтмааргүй ч юм уу хэцүү зүйл ирдэг ч гэсэн бид нар түүн рүү хандаа ойрлоод тийм ээ миний дуу хоолойг юу ч хорж чадахгүй. Би таныг магтах бол хүүхэд нь магтахгүй бол өөр хэн магтах юм? Түүгээр дуудагдсан нэгнүүд магтахгүй бол өөр хэн магтах юм? Тэр бол магтаалын оршихуугаар энэ газар дүүрэн байгаа. Магтаалын оршихуугаар нэг тэнгэр газар даргиул амар юм болно гэж бодож байна. Үгүй таны зүрх сэтгэл дотор ариун сүнсний ажил явагдтыг. Тэргээр хүн болгоо идгэрдیں۔ Юу гэл та бадгүй нүдэрээ харахгүй ч болно. Гэхдээ таны сүнсэн дотор, таны зүрх сэтгэл дотор юмс болж байгаа. Учир нь бурхан амьд байгаа. Бурхан амьд оршигч гэдэг энэ газар тунгалуулахаар гарч ирж байгаа. Юу гэл би бол амьд штэ. Би бол амьд оршигч. Хин надтай дүүцэх юм? Хин дүүцэх, хинч дүүцэхгүй. Та нар энд суугаад магтаад, залбираад үг хуваалцаа яаж та нар амьд бурханы магтж байгаа байхгүй. Учир нь амьд бурхан таны дотор зүрх сэтгэлээс би байдаг, би оршигч, би альфа ба омега, би ихэн ба эцэс. Би бол байдаг байхгүй юу? Би бол хүч чадлын бурхан. Би бол нэгүслийн бурхан. Би амар тайвны бурхан. Би та нарыг шүүдгүү, би та нартай үргэлж хамт байдаг. Би та нарыг өөрлөгөө ирээсэй гэж хүсдэг. Би бүр хүүгээ өрдөл та нарын төлөө энэ газар дэлхий дээр энтлүүлээд тэгээд бүр загалмаа дээр цовдлоо та нарын гим нүгний төлөө бидний миний гим нүглийн төлөө ажиллага хийгдсэн байхгүй юу? Хэрвээ тийм багт бид нар одоо өөр юу хэрэгтэй юм бурхны өмнө очиход бидэрт одоо бүр шалтгаан юу ч байхгүй. Бурхан ажиллаа хийцэн байхгүй юу? Харин та түүнд итгэж байна уу? Тэр зүйл дээр хамт алхахад та бэлэн байна уу? Таны сүнс бэлэн байна уу? Таны зүрх сэтгэл, оюун бодол. Бурхан хэлж байгаа юу вэ? Би бол байгч, би бол байдаг. Та нарын төлөө ариун сүсийг илгээсэн бүр. Энэ газар дэлхий дээр та нар ганцаараа явж чадахгүй гэдгийг би мэддэг учраас туслагч болох ариун сүсийг би энэ газарт илгээсэн. Хүлээн ав, түүнтэй нөхрөл. Түүнийг ямар хэмжээшгүй хайр, түүний ямар хэмжээшгүй хүч чадал та нар удирддгийг таны хийж чадахгүй ш. Та угаасаа энэ газар хийж чадахгүй ойлгомжтой. Тийм болохоор ариун сүнс таны биеэр, танаар, таны сүнстэй нэгдээд таны оюун бодол, зүрх сэтгэл сүнсэнд чи орж ирээд би бол байдаг, байгч нэгэн. Надад итгэж байна уу? Надтай хамт ажил, надтай хамт алхах, үргэлжлүүлсээр бай. Бити дугуй зогсоод бай. Бити өөрийгөө шүүгээд бай. Бити өөрийгөө би юм алдаатай, би тэгдэг. Бурхан бүр энд гарч ирэх тоолонд юу гэл өөрийнхөө хүмүүст хэлдэг байхгүй гэл би ямар хайрын бурхан бэ? Хайртай мөртлөө би бас хүч чадалтай, нэгүслийн, амар тайвны, баяр хөөрийн, үнний зөвхт байдлын бурхан. Өөр ийм бурхан та нар хаанаас олох юм? Хаанаас ч болохгүй шүү дээ. Харин бурхан та нарыг өөрөө дуудсан байхгүй. Миний охин, миний хүн наашээр би чамтай хамт байна. Би чам эцэс сүрсэл чинь чамтай хамт байна. Бүх юм нүглээ чинь би уучлсан. Би чамтай хамт байгаа. Өөр юу хэрэгтэй? Өөр биднэрлийг хойш нь татах юу байна? Зоригтойгоор бурханы өмнө очих гэж байгаа. Бурхан мөлхөөч болтгой. Таны үнэхээр дуу хоолой чинь гарахгүй бол бүр орилооч болтгой. Бурхан минь та сонсдог. Та надад тусалдаг. Та намайг хамгаалдаг.
Дайснуудын өмнө та миний хөлийг хүчтэй болгодог. Таал босгодог. Өөр хинч биш. Таны хүч чадал намайг удирддаг. Өөр юу ч биш. Бурхан байдаг гэдэг хүн болгонд хилчилдэг, харуулдаг. Харин таны чих нээгдэх болтугай. Таны хараа нээгдэх болтугай. Түүнийг сонсох чихний милимич нээгдэх болтугай. Бурхан бол байгч, бурхан бол оршигч. Бурхан таныг бүр өөрийнхөө төрхөөр бүтээсэн гэж Эхлэл номдор хэлсэн байгаа шүү дээ. Би чамайг өөрийнхөө төрхөөр бүтээсэн. Би чамайг үзэсгэлэнтэйгээр гоёор хин нэгэн хараад таныг мадуу царай муутай гэж хэлчихэж магадгүй. Бурхан таныг хараад та ямар үзэсгэлэнтэй юм бэ? Ямар хөөрх юм те? Ямар гайхалтай. Эхлэл номын 1:26 дээр Бурхан юу гэсэн харцгаая бүгдээрээ. Тэгэхэд Бурхан бид өөрсдийнхөө дүр төрхийн дагуу өөрсдөө адилхан хүний бүтээж далаан загас огторгон шууд мал адгуус бүх газар дэлхийн газраар мөлхөгч бүгдийг тэдэнд захируулах хэмээн айлдав. Бурхан айлтсан байхгүй. Өөрсдийнхөө дүр төрхөөр бүтээ. Энэ хүмүүсийн хийх зүйл нь юу юм? Газар дэлхий дээр бүх зүйлийг захирж амьдр. Захирж амьдр. Надтай хамт юу гэл Бурханы дүр төрхөөр бүтээгдсэн Бурхантайгаа л хамт байна шүү дээ. Өөр хинтээ байх юм. Та үнэхээр Бурханаар бүтээгдсэн байхгүй юу? Заримдаа бид нар тийм гэсэн мөртлөө бүлээн шүрч чаддгүй. Цаанаасаа нэг юм юу гэл өөрөө итгэж чаддгүй. Заримдаа би бүр явж байгаа нэр би нэр Бурханд итгэдэг байна уу? Нэр Бурхан яг ингэж байна уу? Би буруу алхаад байх үед ингэвэл Бурхан юу ярина вэ? Бити олон юм яар. Юу яриад байгаа юм чи гэл. Тэгэл Бурхан би байдаг, би байгч, би альфа ба омега. Тэр өөрөө сонгосон хүмүүс тэр угаасаа л гэж ярьдаг. Тэгээ Бурхан өөрийнхөө дүр төрхийн дагуу хүний бүтээсэн гэж штэ. Би бүр чамайг гоёор, уран сайхнаар станер давхраатай хараагүй хамаагүй. Бүдүүн нарийн. За бүдүүн ч таны асуудал. Бүх зүйлсийг Бурхан бүтээсэн байхгүй. Өөрийнхөө дүр төрхийн дагуу таныг бүтээсэн. Та итэг. Таныг өөрийнхөө дүр төрхийн дагуу бүтээсэн Бурхан. Тэгээ танд амь амьсгалыг өгсөн ариун сүнсээр Есүс Христ таны төлөө загалмай дээр цовлож тэр хөшгийг урж хайсан. Тэгээ та Бурхантай харилцахад танд одоо бүр ямар ч үгүй байна штэ. Саад алга. Тэгвэл ариун сүнс би бол байдаг, би бол байгч, би бол үнэхээр чамайг дуудаж байна. Би чамтай хамт баймаар байна. За магадгүй чинь юу хийх мэгчиж хамаагүй. Зүгээр би чамтай хамт баймаар байна. Тэг надтай хамтрах чи аянда зөв зам руу алхах болно. Тэрс чи юу хийх юм ч юм уу, юмар нэг юм бэлэг авах ч юм уу, эсвэл тэрхийн тулд ариун сүнстэй харьцдаг юм аа. Би тэр зүгээр л дотн харьцаа, түүнтэй харилцах. Түүнийг бүр ойлгож, түүнтэй бүр нөхөрлөж тэгээд ирэхэд ариун сүнс таныг өөрөө байршуулдаг байхгүй. За одоо хоёлаа ингээ энэ зам дээр алхая. Хоёлаа энийг нураа. Бурхны эсрэг ийм зүйлс байна. Чи дуу олгоо өрг. Тэгээд дуу олгоо өргөн, юмс нурна, агаар цэвэршин, ариун сүнсний ажиллагаа өрнө. Тэгээд араас нь хүмүүс яг алхаж орно. Цэвэр, бүх зүйл цэвэр. Ямар ч дайсын сум байхгүй. Бурхан хэлээд авахгүй юу? Би бол байдаг, би бол байгч, би бол чамтай хамт байдаг. Би энэ газар дэлхийг бүтээсэн, би чамайг бүтээсэн. Тийм болохоор ариун сүнс хүртэл би бол байдаг штэ. Есүс Христ явахаас өмнө та нар туслагч болох ариун сүнсийг би илгээнэ. Түүнд итг. Хүлээ ав. Түүний ажлыг бити үгүйсгээд байдаг юм шиг бити байгаад ариун сүнс байдаг. Хуглан шатаагч гал таны дүрслэлээс бүр ингээд Бурханы биш. Махан биеийн зүйлс чинь суглан гаргаж ирнэ. Ариун сүнсийн үг тодорч ирэхэд таны оюун бодолдуугаа царгиддаг болно. Оюун бодол чинь таныг зохирохгүй, махан бие чинь таныг зохирохгүй. Харин ариун сүнс таны дотроос хүчтэйгээр дуу хоолойтойгоор бүр гал дүрлэлцэн асаж тэр зүйл юу ч нураач чадахгүй, юу ч ганхуулж чадахгүй. Паул хэлж хүртэл айгүй тодорхой байсан шүү дээ. Загтал дээр бичдэг байсан юу гэвэл
Бурхнаар сонгогдсон Есүс Христийн боол бий. Бурхны илч бий. Ингээд загтал болгон дээр өвчдөг. Тэр юу ингэвэл тэр өөрөөгөө бүр ингээд тодорхойлцсон биш. Ганхгүй ш тэр зүйлүүдийг бид нар тодорхой бус зүйл байх юм бол бид нар ганхдаг юу гэл нэрэж бурхан яриад байна уугүй юу? За үгүй хаа энэ миний бодол баг. Тэг чи ариун сүнсээ ялгадаг уу? Өөрийн бодлыг ч ялгадаг уу? Тэг одоо энэ зам өчт бүх дуу хоолой наамдах болно гэж Есүс Христээр тунгалж байна. Харин ариун сүнсний дуу хоолой ятгалаг, ариун сүнсний тэр зөөлөн дуу хоолой, хүч чадлын дуу хоолой таны төрөс бүр тод гэрэлтэх болно. Тэгээ тэр бүр бэлэг мэлэг хамаагүй. Ариун сүнсний бэлэг мэлэг бинд яриаг юу гэвэл тэр бэлгээс илүү зүйлийг танд өгнө. Зарим нь болохоор би идгээч ариун сүнс уучрал би нэг идгээг бэлэг авчи. За тэгээд үйлчлээ явчих. За ингээ ба. Бүр ариун сүнс тэрнээс дотн зүйлийг танд хүсээд байгаа байхгүй. Бүр тантай бүр хамт алхахыг. Өнгөрсөн 7 хоногт магтаал дээр хүртэл ариун сүнс би бүр та нартай тодорхой байна. Бүр тодорхой би бүр байдаг гэдгээ бүр тодорхой өөрийгөө илчилнэ. Хүний бүрд итгэхгүй байгаа хүмүүстээр бүр өөрийгөө илчилнэ. Би дуудаж ирж байгаад за одоо харж байна би чамтай хамт байдаг. Би бол Бурханаас илгээгдсэн ариун сүнс буюу чамааг аврагч, чамтай нөхөрлөгч. Энэ газар дэлхтэр би хүч чадлаа урсгамаар байна. Миний голыг урсгаад өг. Миний салхийг салхилуулад өг. Миний үгийг энэ газар дэлхий дээр тунгалаад өг. Чиний үг биш, миний үг. Миний хүч чадал. Хүн өөрөөр явбал хүч чадал нь угаасаа дуусна. Хэсэг явж байгаа л дуусна. Харин ариун сүнсэн дотор байх юм бол та зүсэшгүй. Та бүр үргэлж бүр тэмүүлж түүнтэй хамт алах болно. Тэг 3:18 дээр 3:18-аар орцгоё. Эхлэл номын за энэ буруу шил бичсэн байна уучлаарай. Юу гэвэл Бурхан нэг Адам Ева хоёр юу яд штэ. Сайн муу мэдлэгч юмс эзсний дараа өөрсдөө шалдан байхыг мэдэрдэг. Тэгээ Бурханы оршихуй ирэхэд тэр нуугддаг. Түүнээс цухтаадаг те. Өөрөөсөө ичдэг. Харин түүнээс өмнө ямар байсан? Бурхантай хамт байхад ямар байсан? Тэр өөрийгөө ерөөс хардггүй байсан. Өөрийгөө шалдан байна уу? Өөрийгөө ямар царайтай байна уу? Юусэн мэддэггүй байсан. Юу гэвэл ариун сүнс тантай хамт байж Бурхан тантай хамт байгаад та өөрийгөө биш Бурханыг харах болно. Та өөрийгөө харах юм бол угаасаа унна штэ. Хүн гэдэг чинь хүн байхгүй юу? Харин Бурхан бол Бурхан. Бурхан хүч чадалтай. Эрхэм мэдэлтэй. Тийм болохоор хүн анханасаа сайн мөнгө мэдлэгч эзний дараа Бурханы оршуугаас холдож эхэлдэг, нуугдаж эхэлдэг. Үүнтэй адилхан энэ газар одоо энэ цам үгч юу болж ийнэ гэвэл хүмүүс Бурханы оршуугаас би за би ингэчлээ дээ. За би гэмтэй юм байна да. За би юм чинь Бурхан дээр очиод явах тий. Тэ би малтаатай юм чинь. За би өнөөдөр ийм юм чи би ядуу юм чинь. Эсвэл би ийм их мөнгөтэй юм чи. Эсвэл би ийм ажилтай юм чинь. Би ажилгүй юм чинь. Бурханы оршуугаас нуугдаж эхэлдэг. Бурханы оршуугаас очдгоо. Бурхан тэгээ дууддаг. Хаа байна? Чи хаа байна? Би чам хайж байна. Над руу ирээч. Надтай уулзаач. Би чам дуудаад байна штэ. Гэхдээ хүн өөрөөрөө сэтгэж эхлэх хүний бодол юу гэвэл за би ийм чинь. За би ингэдэм юм чинь. За надад ийм ирсэн юм чинь. За би өөрөө одоо Адам яваад за би шалтан юм чинь. Хувцгүй юм чинь. Яаж Бурханы өмнө зогсдیں۔ Хичээд байна. Би нэрлэхэд байна. Юу мэр чи мэдэхгүй. Яг энэ цамгч та бас их хандлага бидэрт байдаг юу гэл за би Бурхан за би нэг мундаг болчиход очие доо. 2 цаг сууж залбирдаг болчиход очие доо. Эсвэл Адам явж за би хувцас өмсчихэд Бурханы өмнө очие доо. Гүү Бурхан таныг яг тэр Адам яв шиг бүр өөрийн бие төрхөөрөө зүгээр л ямар ч гоё чимгэлгүй өөрийн гэсэн юмс зүйлгүйгээр зүгээр л таныг өөрөөлөөгөө дуудаад байгаа хөөхгүй. Зүгээр чи шаланж байсан над руу ир. Би чамаа хувцслая. Би чамаа өөрөө гоё. Би чамд өөрийн титмээ зүйлгий. Би чиний хөлөнд өөрийн шаагаа өмсүүлье. Тэгээ чи хүчийг аавна. Тэгээ тэр зүйл энэ дэлхийн өгч чадахгүй зүйл.
Энэ зүйлийг чи аваад чи бүр хүчтэй алах болно. Тэг чи хамааг юу ч хорж чадахгүй. Тэгэхээр анхны сайн мөнгө мэдүүлэх жимс чи ерөөсөө юу гэвэл би гэсэн зүйлрүүл хүн өөрөө төвлөрсөн баг. За би шалтан байна да. За би тийм байна да. Тэрнээс өмнө бурхантай зүгээр л ингийн харилцаал тэр зүгээр бараг шалтангүйгээл харилцаал явжсэн тий. Юмаа захираал ингээл тэр шалдан юмыг захираал, уус толгодыг захираал, амьдт нэр өгөөл. Одоо таныг тосгоолоход инээд ч үржил. Гэхдээ тань одоо та дотроо өнгөөгөө тарах юм бол та ч бас ингэх магадaltaй байхгүй юу? Би ч гэсэн ингэх магадaltaй юу гэл. Өөрийн гэсэн тэр зүйлээ харчаад бурханаас цухтаагаад бурханаас бүр ингээд дөлөөд. Гэхдээ бурхан хаа байна л гэж хайгаад идэг. Тэс нөгөө ерэн цухтаагаал яадаг. Бутмутны араал ингээл нугдж мөгдаал. Одоо энэ цаг үеийн бурхан таныг хаа байна? Миний охин хаа байна? Миний хүү хаа байна? Би чамтай ярий. Би чамд өөрийн төлөө хуваалцъя. Би чамд ирээдүг ярилцъя. Би чамаа яагаад дуудсан? Зүгээр л ингээл энд дуулах эсвэл ингээл нэг юм бурхан байдаггүй юм шиг, юу ч болохгүй юм шиг амьдруулах гэж би чамаа дуудаагүй. Хоёулын гэж амьдрал шал өөр штэ. Бурхан хоёр амьдрал шал өөр штэ. Тэр хайр чинь шал өөр штэ. Тэр харилцаа чинь шал өөр штэ. Бурхан тэгээд юу гэл би чамтай хамт баймаар байна. Би бүр чамтай нөхөрлөмөр байна. Зүгээр өөрөө хаяад хүрээдэр өөрийн гэсэн бодлоо хай. Өөрийн гэсэн бүхэл зүйлсээ хай. Тэгэхээр над руу ир. Зүгээр зоригтой алах. Бурханы өмнөөр очиод би энэ Эхлэл номыг уншиж байхдаа Адам Ева хоёр үнэхээр бурханы өмнө очиж гимшээд би танаас холдохгүй. Намайг өөрөөсөө бүх олдуулаач гэсэн бол юу болох байсан бол гэж боддتي. Тэр зүгээр л яваад гисэн. Тэгэл за яв за гэлтэл хувцас олж өмсөөл өөрөөсөө хувцсыг өмсөөл за гэж яваад гисэн. Тэр хоёр Давид ч юм уу үнэхээр би таны орчхоноос холдмооргүй байна. Надаас өөрөө ариун сүсээ бүү аваач. Би тантай хамт баймаар байна. Энэ дэлхийн юу ч намайг гойж чадахгүй. Зөвхөн би тантай хамт байж л бүр хүч чадлыг аммаар байна. Бүр хүч чадал заа бай. Би бүр зүгээр хайрыг мэдэрмээр байна. Өөр хэний ч өгч чадахгүй. Тэр дотн хайр, аавын хайр. Би чамд хайртай гэдэг тэр бурхны ганц үг л ямар хүчтэй эрх мэдэлтэй болохыг бид нар мэдрэх болно. Бүр сүнсэндээ бүр амсаад зарим зөөлсөл төмс уйлгалах. Хатуунч уйлгалах. Юу гэл бурхан тэрвэрж яхад түнд нэгүсэл бүр ингээд хайр урсдаг байхгүй. Бурхан тэрвэрэхэд юмс болдог. Таны гэсэн бүх зүйлс нуурдаг. Тэгээ та бурханы өмнө гимшдэг зүрх сэтгэлээс бүр сүнснээс Давид чиг ойрлон чарлан бүр шүнжэнгөө дээрээ норгон байж надаас өөрийн оршихуйг бүү аваач. Би таны оршихоос холдмооргүй байна. Ариун сүсээ надаас бүү аваач. Одоо бидний цаг үеч яадаг үл заримдаа тоодгүй. Бурхны оршихуй ариун сүсийг хилээд тахад ярьж лээд. Хэлж лээд. Нөгөөдөг чинь гэтээ эзэн нэгэн цаг танд ярихаа болгох юм билүү? Эзэн нэгэн цаг та түүний оршихуйг хайгаад тахад олохгүй юм билүү? Олдож байгаа дээр нь яг энэ цаг үеч танд хилж байгаа дээр нь та түүн рүү ойрт, түүн рүү тэмүүл, өөрт байгаа бүх зүйлсээр тэмүүл. Тэр танд алтан мөнгнөөс илүү зүйлийг өгнө. Энэ дэлхийн өгч чадахгүй зүйлсийг тэр танд өгнө. Тэр хайрыг, тэр бүр эрх мэдлийг, дуу хоолойг та бүр өөрөө мэдрэх болно. Юу гэл Бурхны хүүхэд ингэж л залбирдаг байх та. Бурхны хүүхэд ингэж л магтдаг байх та. Ариун сүнс ингэж л дүүргдэг байх та. Ариун сүнс ингэж л ажилдаг байх та. Ариун сүнс ингэж л ятгадаг байх та гэдгийг та бүр мэдрээ зөксөхгүй амсна. Бурхан бас энэ газар тунгалуулдаг зүйлийг үл миний хэмжүүр энэ газар дүүрэн байг. Монгол улсаар дүүрэн байг. Бурханы хэмжүүр юуг бол тал. Заах нэг уулцсан болоод явъя. За нэг яа. Дундуур биш. Бурханы оршихуй бол Библиэлд бэлгсэн, дүүргсэн, шатаасан, халиулсан, живүүлсэн ийм хэмжүүрүүд. Бурханы хэмжүүр энэ газар дүүрэн байг. Хайрын хэмжүүр, хүч чадал, ариун сүнсний нэгүслийн хэмжүүр бүр бэлхаа дүүргээд тэр бүгд дүүрээд ирэхэд та эндээ санхүү манхүү дээр та бүр
ямар байдгийг мэдэх болно. Гараа зогсоод тунгалаа зогсож байхад магадгүй 1-7 хоногийн болохгүй байх, 1 сарын болохгүй байх. Магадгүй зарим үед 1 жил ч юм болж болохгүй байж магадгүй. Гэтэ та итгэлээр тэрэн дээр зогссоор байхад юмс нуурж байгааг та харна. Тэгээ тар төсвөлсийг амсна, нийтэн, нуун, цадна, түгээр бялхна. Тэгээ та бусдыг хоолсон. Та бүр ганцаараа цатаад дуусахгүй шүү дээ. Чи үгүй бусдад хуваалцгаар авахгүй. Христос 5,000 өвнийг яаж хооллоо. Чи сүнсний хэмжүүр авахгүй. Яг л бидэнд өгдөж байгаа. Та өөрийгөө цадгаад дуустдаг зүйл биш. Эн чин хальж урсдаг зүйл авахгүй. Танаар дамжуулж хальж урсдаг. Бусад руу хүрдэг. Тиймээс бурхан би байдаг, би байгч, би байсаар байна. Над руу ир. Надтай хамт алах. Та нар ч дуул 51-ийг уншаад үзээрэй. Давид хэрхэн бурханы өмнө очиж ирснийг, хэрхэн залбирч байсныг, түүний гашуудл яаж байсныг тэр ингээгүй байхгүй. Надаас хаан суудлаа битээ аваач. Би хаан баймаар хаан битээ болгооч тийм залбирал тэр юусэн байгаагүй. Тэр зүгээр л хоёрхан зүйлийг гуйжсэн намайг өөрийн оршуугаас бүх холдуулаач. Антаас өөрийн ариун сүсээ бүү аваач. Давид бүр мэдсэн байгаа байхгүй юу? Адам явж зүгээр л яваад өчөөгүй. Бүр тэр зүйл рүү тэмүүлээд би алдах юм бол яах вэ гэдгийг мэдчихсэн. Тэр бүр түүнээс өөр түүний дүүрэх зүйл гэж юу ч байхгүйг мэддэггүй. Тийм болохоор түүний дуу хоолой үргэлж магтаалаар дүүрэн байдаг. Яг л бурхнаа таньж мэдсэн учраас ямар бурханд итгэдэг, хинтээ нөхөрлөдөг, ариусны хүч чадал, түүний оршихуй ямар байдгийг мэддэг учраас тэр үргэлж магтаалын дуулал гэдэг ном байдаг шүү дээ. Тэрийг уншихад бид нар гайхалтай үсэг хийлдэг. Хүний оюунд орлогоон жорсгүй. Миний заримдаа сөөлөшгүй. Та ямар үзэсгэлэн тавь. Та бол хүч чадлын бурхан. Та миний гарыг тулдаанд бэлддэг. Та миний өмнө алхахдаг. Та миний өмнө алхаад дайснуудын өмнө устгадаг. Давид мэдсэн байхгүй юу? Тэр тулаан өөрийнх нь биш гэдгийг. Түүний өмнө бурхан яваад замуудыг бэлдээд тэгээ Давид зүгээр алхахад л болдог. Алхахад нь юу юм? Түүний оршихуй дотор, түүний ариун сүнстэй нөхөрлөөд зөвхөн бурхнаас өгсөн тэр зүйл дотор алхахад тэр зүйлсүүд аяндаа бэлтгэгдсэн байгаа. Тэр зүйлсүүд нурцсан байгаа. Тэрс тэр бүр хааны суудлаар өөрийгөө халж хараагүй. Тэрс бурхны хүүхэд, бурхантай хамт алхахдаг нэгнээр л өөрийгөө олж харж ирсэн. Бүлийн цам мөч хотын сүмэгч бас бурхан юу гэж ингэвэл над руу ир, надтай хамт бай. Өөрийн олголт нь бүгд өшгөл. Өмнө ингэж би залбирдаг байсан гэдэг залбирлууч хүртэл нурж унах болно. Саяхан нэг сарын муу хэдэн 7 хоногийн өмнө манай охин нэг айхтар бөөлжөөд сургуулаас ирсэн. Би тосоод авахад. Тэгээд шүнжэнгөө бөөлцсөн. Тэгээд өглөө нь гайгүй болчих юм болов гэсэн. Гайгүй байж ирсэн. Дахиад 11 цаг л дахиад бөөлцсөн байхгүй. Тэгээд би гинт за би бас залбирая гэдэг. Тэр залбирсан чинь тэр залбирлыг бол урдны залбир шиг байгаагүй. Урд шиг зүгээр л та бол эдгээс та бол хүч чадлаа гэд бид нэг үлэг болцсон залбирал биш. Тэр зүгээр л хитгэн үйлбэр залбирсан юу гэвэл та бол эдгээгч танд бүх эдгэх хүч чадал байгаа. Та эдгээгээ зосохгүй бүр амьлуулдаг тэр хүний сүнсийг бүр одоо өвчний төлөөч биш тэр хүний бүр сүнсийг босгож ирээд миний охиныг бүр босгож ирнэ гэд бүр яг тэр цам өшт юу болсон байвал эдгэрч байгаа мэдэрсэн байхгүй. Тэгэл яг гоо дүүрэг орж нэг туслал хийх чигээд тэгсэн зүгээр яваал очиод өөрөө ганцаараа орж туслаа хийлгээл гараад ирсэн. Бидний юу гэвэл бурхан бидэртэй хамт байдаг гэдгийг өөрөө илчилдэг, өөрөө харуулдаг. Тэгэхдээ урдны юмсыг одоо нурааж байгаа хөөхгүй. Урд нь бидний зүгээр залбирдаг өвлөг болсон залбирлууд одоо энэ цаг мөчд нурж унж байгаа. Зүгээр л ярьдаг гончгсон яриа. Тэр бүхэл зүйлс одоо нурж унтсан байгаа. Та залбирахад бидний гэр бүлсүүд төрөл заримдаа сонь зүйлс тохиолддог. Юу ч мдэггүй байх ч юм уу. Заримдаа гинт зүйлс болдог. Гэхдээ тэрийг бурхан танд мэдүүлсэн байдаг. Харин та тэрийг сонссноо үгүй мэдэхгүй. Бурхан яг болох гэж байгаа зүйлээ өөрийнхөө хүмүүст хэлдэг байхгүй юу? Юмсаар хэлдэг. Тийм болохоор бурхан бүр би байдаг, би байгч. Та нар зүгээр л энд нэг шашны үйлдэл хийх гэж ирээгүй. Юу гэж би та нарт өөрийгөө би байдаг гэдэг шиг илчилж харуулж бүр өдөр бүр хамт байна. Би чамаа унтчих ч хамт байна. Би чамаа алхах ч хамт байна. Би чамаа ажиллаа хийж явах чинь сурж байх чинь.
Зүгээр машина бариад явж явах чинь би чамтай хамт байгаагаа ариун сүнс яаж ажилтгийг, ариун сүнс нөгөө ямар хүчтэй байдгийг би чамд хийх бол мэдрүүлэх болно. Тэгээ чи тэрийг аваад бүр түүнээс холдож чадахгүй. Бүр 24 цаг бурханаас бүр зуураастай. Түүний оршихугаас бүр ингээд байнга зуураастай хамт байх болно. Тэгээд бурхан надтай зүүдээр их ер нь ярьдаг үе зүүд өгдөг. Наа бэлддэг ямар нэг юмд тэр зүүдээрээ би хийх гэж байгаа зүйлсээ чамд харуулдаг гэд. Яг тэр зүйл нь босоход надаа ямар санаа зовлт байхгүй. Надаа ямар ч тийм юу сандарсан. Оо ийм зүйл болцсон юм уу? Ингэсэн юм уу гэсэн бүр ямар тийм байхгүй юу? За энэ зүйл бурханаа бэлтжижсэн юм байна. Тэгэхээр бурхан өөрийнхөө хүүхдүүдэд юм хэлдэг юм байна. Ойлгуулд юм байна. Тэрс гэгэн төжсэн л гинт нэг юм болол би сандраад за одоо юу болно? Яана бурхан байдгүй л яачлаа юу болчлоо? Яагаад байна? Юу илээ яадаг үлээ? Есүс нэр дээр залбирдаг үлээ юу илээ гээл. Библийн хэлээс өгч хараад юу илээ тэдийн дээр юу яадаг үлээ? Яана одоо өстөн нэр Библийн ишл юу илээ 3:16 юу илээ надаа хайртай мартай гэсэн гэл яадаг үлээ юу илээ гээл. Ийм зүйлс одоо өнгөрсөн. Бурхан танд өөрийгөө илчилдэг, харуулдаг, ирээдүйд болох зүйлсийг харуулдаг, илчилдэг гэж би бүр итгэж байгаа байхгүй. Юу гэвэл бурхан өөрийнхөө хийж байгаа зүйлсийг илчилдэг гэдгийг бүр Библиэлд за би бүр зай барьдаг Йонагаас ахуулаад бодъё л доо. Түүнд яаж зай барих, хэрхэн яах хийх, завь нь хідэн дохоо, хідэн метр, яаж завь барих, юугаар барих, ямар материалаар зүгээр л хийцэн байхгүй тэр хүн. Тэр хүн дээрс өөрийн ямар ч бодол санаа байгаагүй. Зүгээр түүний дагуу игээл тэгэл юмс болсон, тэгэл юмс өрнсөн. Тэгэд бүр өөрөө би энэ завь хийгээд яах гэж байгаа хүртэл хэлдэг. Тэгэд ямар амьд таахгүй. Бурхан хилээд байгаа байхгүй юу? Би бол байдаг. Би юу их гэж байгаа чамд хэлмээр байна. Над руу ир надтай хамт бай. Би чамд ирээдүйн уулсуудын зүйлсүүдийг харуулъя. Яаж алхахыг би харуулъя. Би бол бүлий бурхан биш. Би бол ярдгүү бурхан биш. Би бол хүрдгүү бурхан биш. Юу гэж би үргэлж хүрдэг, үргэлж ярьдаг, үргэлж би сонсдог. Миний чих нээлттэй. Миний мэлмий бүх дэлхийг хараал байж гин. Дэлхийг харж байгаа таныг бол зүгээр бүр нэвч шууд баа гэж харж байгаа шүү дээ. Тэр агуу нэгэн багхгүй юу? Хүч чадалтай нэгэн. Тэр бол эрх мэдэлтэй нэгэн. Тэр бол таны бодож байгаагаас ч илүү бүр хязгааргүй. Та мод хязгааргүй өнгөдөл за одоо мөнгө өгч биш яахгүй энэ зүйлсүүдийг бүр ингээд авч хаяад танд бүр хязгааргүй тэр зүйлсийг харуул амсуулах гэдэг байхгүй. Бүр мөнгө оруулж чадахгүй. Эрх мэдэл олж чадахгүй. Бүр таны нөхөрч, танаа эхнэрч, үр хүүхэд чинь ч хүртэл таны тэгж бүр баярлуулдгүй тэр зүйлсийг танд өгдөг. Харин дараагаар нь бидний үр хүүхдүүдээс бидний баярлуулдаг. Тэр үйл бурхан дотор бидний хайрыг бүр урсгадаг. Тэгээ бурхан ярьдаг чи харж байна би чамд ямар их хайртайг. Би чамтай ямар их хамт байдгийг. Би чамд зоож байх чи яаж тусалж байсныг. Бити наа байдгүй юм шиг амьдр. Би бол байгч, би бол байдаг. Би бол сонсдог, би бол бити намайг сонсдог юм шиг тэгээд амьдраад байл та. Гошгоноод байл та. Байдгүй юм шиг бити амьдраад ээ. Байдаг юм шиг амьдр. Тэгээ ариун сүнс бүр танд туслана. Бидний юу бол алдааг засчаад бурхан дээр ирэхийг хүсдэг. Хүний бодолтой үргийн бүх алдаагаа засаад цэвэр хүнлэг бурханы өмнө очихор нэг ариун юм шиг бодогддог. Би ямар ч гэмзэмгүй ариун хүн. Уучлаарай. Бурхан тантай ариун сүнс таныг баг багаар засдаг. Өдөр ирэх тусам бүр таны хүн хөгтөл чинь бүр таныг сургаж засаар л байх болно. Тийм болохоор төөрөглөөсөө гар. Муу нэгэн таныг төөрөглөхийг хүсдэг. Гэхдээ бурхан бол таныг үргэлж дууддаг. Үргэлж надтай хамт бай. Над руу ир. Над руу залбир. Би чамд хариулъя. Би чамд өгөө өгье. Тэгээ миний үгийг яаж ажилтгийг энэ газарлаг дээр хар. Бид нар чулуунд мөргөөгүй гэдэг үгсийг бүртэл сануулад авах юу гэл та нар чулуунд ч мөргөөгүй. Та нар амьгүй зүйлс ч биш. Тэ чи амьтай зүйл аахгүй юу? Хөдөлдөг. Бүр хөдөлдөг. Ярддаг. Бидний ойлоод явж явах ч хүртэл тэр өргөлж ингэж тэр дууддаг юм жоох хүүхд айтай. Чарлаа юугаа ч мэдэхгүй явж явах бурхан за наашир. За би чам замын шин зааж өгье. Түр одно ярьсан бурханы зам гээд бурханы зам нарийнхан ч гэсэн гэрэлтэй байдаг. Тод байдаг. Бурхан өөрийнхөө
ард түмнийг галан багнаар цөлөөр хөдөл дагуулж ирсэн. Тэр өөрөө явж байгаа түүний гэрэл байнга бидний дээр тусч байдаг. Түүнд харгуу байдгүй. Харгуу бол харгуугийн ажил. Харгуу өргөн зам бол өргөн юм шиг мөртлөө тэнд харгуу бартаа ихтэй бид нар явхад хэцүү. Харин эзний зам бидний нарийнхан ч гэсэн түүн дээр гэрэл байнга тусч байдаг. Тэр үргэлж нааша хүрээдэр надтай хамталах. Би чамд өөрийгөө таниулъя. Би чам өөрийгөө мэдрүүлье. Чамар агуу бурханд итгэснээр мэд. Би Авраамыг яаж дуудсныг чи мэдхүү. Би түнд өөрийгөө дуудахдаа би өөрийгөө чамаа юу хэлэх, яах гэж чамаа дуудсан, ирээдүйд юу болох талаар би түнд хэлсэн. Тэрнээс би зүгээр за тэр хот руу очиод тэгчих гэдэг Авраам юу ч мэдэхгүй, яах гэдэг юм мэддэггүй. За тэр хот руу би яах гэдэг юм бол нэг төөрөлцсөн амтан хаач мэдэхгүй. Бурхан бүр явах газар нь хэлээд шүү дээ. Тэгээ би ч юм ерөөлийн эцэг, ерөөлийн үндэс болгоно гэдэг шүү дээ. Тэгэхээр бурхан хийхгүй чи бидний дуусчаал нэг юм ч итгүүлсэн мэдэхгүй тэгэл яах гэдэг юм мэддэхгүй нэг хүмүүс цуглаад биш байхгүй юу? Би чам өөрийн охин хүү болгосон, би чамтай хамт байгаа. Тэгээд чи энэ газар дэлхий дээр чамайг яаж бүтээснийг чи өөрөө мэдэх болно. Юуны төлөө бүтээснээ ч хүртэл мэдэх болно. Чамд ариун сүнс туслана. Чамд Есүс Христийн цус чамаа өргөлж хүчиж чинь. Тэр чамаа өргөлж байнга хамгаалах болно. Тэр чиний хөлийг бүр шөрмөс юутэй хитэн босгож ирээд за одоо алхаад үзгүйгээд үз. Хэдий холын зайч гэсэн бид нар ядрахгүй шүү дээ. Бид нар холын гүйлтгэнгүүл 42 км гүйлт санаанд орвол за хизээнд би нурж унах юм бол та. Хизээнд би амьсгаач унах юм бол та биш. Энэ зам бол ариун сүнс таны хөтэлдэг зам. Ариун сүнс таныг заадаг. Тэгээ та хизээч унахгүй, нурахгүй. Одоо бүдэрч болно. Гэхдээ босоолгүй. Одоо мүлгэж болно. Тэгэл босоолгүй. Бурхан бүр ийм гайхалтай бурхан байхгүй. Би Яаковыг яаж дуудсныг сан, Исаакийг яаж дуудсныг сан, Мосег яаж дуудсныг сан, Мосег хүртэл дуудчихад за чи очиж тэдэрлөө яваад. Тодорхой биш бурхан биш байхгүй. Тодорхой бурхан байхгүй юу? Би чамайг Израилийн ард түмнийг Египтийн бололоос чөлөөлөхөр дуудлаа. Миний үгийг очиод тэр Египтийн ханд очиж илээдэх. Тань ч бас хэлнэ штэ. Миний охин тэр санхүүгийн ертөнцид тунгалаад тах. Юу болохгүй байгааг чи илээдэх. Ямар юм байранд орох чи илээдэх. Юу болохгүй байгааг чи тэр газар тунгалаад тах. Очлоо тэгэл юмс болно. Ийм л энгийн. Бурхан энгийн мөртлөө агуу. Бид нар амар хүн дээр төсөөлөлөдөг. Бид нар амар тийм юугаар өөрсдөө л төсөөлдөг. Бурханыг өөрсөний толгоон дотроо ч юм эсвэл нэг хэсэг нэг бодолтой заримдаа Бурханыг төсөөлчдөг. Ариун сүнс болохоор юу гэвэл би чиний бодлыг чи авч хаяа. Бодлоос чи дээгүүр би орш тий. Бодлоос чи дээгүүр би чамаа хөтлөн дагуулдیں۔ Чиний бодол чамаа магадгүй хорж иж магадгүй. Бурханы зүгээр л нэмэхнээр төсөөлж иж магадгүй. Гэхдээ бурхан миний ариун сүнс чамд ирэхэд тэр бодол тэр бүхэл зүйлс чинь бүр Есүс нэрээр ухаан шатаж алга болох болно. Түүн зөвхөн бурханы үг байх болно. Түүн зөвхөн бурханы бодлууд байх болно. Түүн зөвхөн ариун сүнс үгээ хэлэх шууд тийм гэж шууд хүлээж авдаг. Эсэргүүцдэг биш. Би чадах болов би хувцгүй штэ. Би шалдан штэ ч юм уу. Иймэрхүү юу ч байхгүй. За гэж босоо алхдаг. Ийм хүч чадал эрх мэдэл танд өгсөн юм аа. Ийм агуу зүйлсүүд өгсөн. Тийм болохоор бурхан юу гэж нэгвэл энэ цам өчт би та нарыг харааг нээх болно. Над руу хар. Над руу биш дэшээ. Бурхан руу хар. Бурханыг хар. Би бол байж лээ. Зүр сэтгэлээ нэ. Бурхан бол намаа хар. Надтай хамт бай. Илиша яадгүй Арамын хаан ирэхэд зарцсан сандардаг штэ. Юу бол би нэг ч бас за би нэг дүүх хэрэг. Би нэг хятад руу илгээлтээр явж исэн. Залуудоо 20 юм уу 21 юм уу их идэр залуу байж. Тэгээд хятад руу очиод яг тэр Дүншангийн үндэстэн рүү очижсэн байхгүй. Тэр болохоор хятадын муслим үндэстэн 100% муслим үндэстэн. Муслим шашинтан. Тэгээд тэнд бид нар очиод ингээд нэг айлд очиод байж яхад би айгүй сандарсан байхгүй. Юу болоод байна гэж тэгсэн чинь бурхан би тийний ишл орж ирсэн юу чи уулсыг гар. Миний хийж байгаа тэнгэр элчүүд чамаа хамгаалж байгаа миний дайчид ямар байдаг чи хар. Тэгэд хүнд амар тавиа орж ирд юм байлээ. Тэгэхээр бурхан ингэж ажилтдаг байхгүй юу гэвэл яг энэ ишлэл одоо юу хэлэгдэж байна вэ гэвэл
Яг тэр Илишагийн зарцсан сандарч эхэлсэн. Яг л Арамын хаан Израиль руу ирээд хуаранга буугаад амар нүсэр маргаж байгаа штэ. Сүрлэг бүр ингээд тэд чи хоол ундгүй болцсон юуны Израилийн ард түмэн чинь. Тэгээ бүр хэцүү нөхцөлд ирсэн багт Илиша тэнд ууланд зүгээр юу ч болсон юм байхгүй. Бурхантай гамт засаглалц. Юу хийж мэднэ одоо энэ ирж ил өдөө Арамын одоо яаж явах нь би мэднэ гэдэг бүр хилцэн Илиша. Тэгээ тэр сандрах зүйл байхгүй. Айгаагүй тэр зүгээр сууж ирсэн. Тэрний зарцсан хажууд нь юу вэ? Яна одоо яах вэ? Одоо баг би өөрөө хаашаа зүхтах уу гэж бодож ирсэн. Тэр би хаашаа зүхтах удамдас гараа би амиа бодох уу? Яах вэ? Одоо энэ дайжлан тэгтэлээшээ яасангүй нүдэнэ. Энэ хүний нүдэнэ. Гэсэн чинь уусаар дөрөн тэнгэрлж бидний дайждаг харсан. Тэгээд тэр хүний нүд нээгцсэн. Нүд нээгцсэн яас амар тайв орж ирсэн. Баяр хөөр орж ирсэн. Итгэлтэй байдал орж ирсэн. Хүч чадал орж ирсэн. Амар тайван хүч чадлын бурхан гэдгийг мэдэрсэн. Энэ дэлхий эзэн хэн бэ гэдгийг мэдсэн. Дайдж байгаа хүн хэн бэ гэдгийг мэдсэн. Эзэлж байгаа хүн хэн бэ гэдгийг мэдсэн. Таны нүдийг чинь цамш нээж байна. Хар. Бити өөрийнхөө ойр дотох асуудлаа бити хар. Тэр асуудлаас чинь дээгүрх бурхан ямар байдгийг, яаж гарах арга замыг, яаж ажиллаж байгааг бурхан тэрэн дээр хэрхэн тогтоолоо айлсныг хар. Дээдэг. Харахад танд амар тайван орж ирнэ. Танд баяр хөөр орж ирнэ. Танд итгэлтэй байдал орж ирнэ. Танд алхаад босоод туйлын баяр хөөр, бүр туйлын бурханы хаанчлалын баяр хөөр гэдэг байгаа шүү дээ. Бүр зөвхт байдал амар тайван гэдэг. Тэр зүйл чинь бүр яг бурхан танд өөрийгөө нээж харуулхад, илчлэхэд тэр зүйл чинь бүр баяр хөөртэйгээр та хардаг байхгүй. Нэрэл миний бурхан ийм дээ. Нэрэл хүч чадлын бурхан да. Тийм болохоор бурхан энэ цаг юу гэл та нар нүдийг нээж гин. Сүнсний чинь одоо яг нүд чинь нээлттэй байгаа шүү. Гэтэ намайг харах сүнсний нүдийг чинь нээж гин. Надад хар. Намайг ямар хайрын бурхан, нэгүслийн бурхан. Би юу хийж байгааг хар. Чиний амьдрал дээр юу хийж байгааг хар. Уулсын өргөд нүдээ нэ. Нэ гэж байгаа байхгүй. Би нээсэн, бурхан нээдэг. Ариун сүнс таны нүдийг нээдэг. Итг хүлээ ав. Тэгээд та юмсыг харахтаа та өөр байх болно. Таны алхаач өөр байх болно. Цэх байх болно. Яг л Паул шиг юунаас ч ганхахгүй, юу ихээ мэддэг, юуны төлөө алхахтаа мэддэг, юунд итгэснээ мэддэг, юу хийх гэж байгаач мэддэг, хаана үгийг тунгалахаач мэддэг. Бүр түүний аманд бурхан яаж үгээ бягтал өгж байгааг мэддэг. Энэ зүйлс одоо бидний тэр дүүрнээр хөдлөх болно. Хөдөлж байгаагүй ш хөдөлж исэн. Гэхдээ одоо бүр тод. Бүр илт. Бүр ингээ та бүр шууд мэдэрнэ юу. Мэднэ. Ариун сүнс үгээ хэлэхэл ариун сүнс минь та байна штэ. Та намайг уучлсан штэ. Би тантай хамт алхмаар байна. Би таны оршихуй ямар байдгийг би зүгээр амаараа бид нар таны оршихуй ийм таны оршихуй бууж ирээж таны оршихуй бидэнтэй хамт байна. Бүр эн чинь бүр ингээд таны амьдрал дээр биелээ болоод бүр та тэр дотор алхна гэдэг төсөөлдөө. Тэр зүйлс чинь бүр ингээд бүр гарч ирээд байгаа байхгүй юу? Бурхан бүр бодиттой, миний оршихуй бодиттой. Миний ариун сүнс бодит. Миний ажил бодит. Миний ажиллагаа бодит штэ. Чи төрсөн ч хүртэл бодит. Чамаа ихий эвлээд байх чинь бурхан дөрүүлсэн, мэдлүүлсэн. Чамаа яаж алах, яах гэж хүртэл. Тэгээ та энэ газар сууж байгаа. Та энийг сонсож байгаа. Тэгвэл бурхан ямар хэмжээшгүй агуу хайртай, хүч чадал. Одоо энэ хайр маяг гэдэг үг одоо бүр өлөг дом бол дууслаа. Бурханы хайраар чамайг хайрлаа хэлэх юм. Бурханы хайраар инgiйлгэл өөрөө хайраар хайрлаа явах. Гэхдээ бурханы хайр гэдэг чинь бүр агуу. Танаас юу ч шаардахгүй. Бусдаас юу ч нэхэхгүй. Намайг хайрлаач гэхгүй. Хилдэг ч юм биш. Би сүл бодсонгүй л би чамаа бурханы хайраар хайрлаа гэж хүн өөрөө хайрлж бол бараг амнаас нь тийм үгч гарахгүй. Уучлаарай гарахгүй шүү. Яг зүгээр л та тэнд тэрвэрээ давна. Эсвэл түрэнд хайр үгээ хэлнэ. Тэгээ тэрэн дотор хайр байдгийг харах болно. Тэр хүн өөрөө танаа хэлсэн хэлээгүй мэдэрнэ, харна. Та өөрөө
бүр ингээд хайрыг урсгах гадаах шаардлага байхгүй. Түлээл ингээл би чам бурхны хайраар хайрлаж гин. Наашир тэври мэврий. Үнэхээр яг бурхны хайроо. Энэ зүйл байхгүй шүү гэдэг хэлж байгаа байхгүй бурхан. Зүгээр үг ярианд хоосон чалчдаг аман дээр би байдгүй. Харин зүгээр миний хайр зүгээр чамаа нэг үг хэлэхэд тэр хүнд юу болохыг чи харах болно. Чи мэдрэх болно. Чи мэдрээ зогсохгүй чи амсах болно. Амсаа зотхгүй чи цадах болно. Цадаа толчихгүй чи цадсан хоол бусдаа хуваалцах болно. Чиний авсан хоолыг чи өөр нэгэн бусдад бас бүр үг дамжуулан өгөх болно. Тэгээ дамжуулан өгсөөр байх болно. Бурхны ажиллагаа ийм, бурхны хоол ийм, бурхны үг ийм. Тэрнээс зөвхөн таны цадгаал та биндэгээл таргалал. Тийм биш. Тэр чин цаашаа урсах байхгүй юу? Та урсахгүй замыг хаачаад ивэл та биндэгээл л шүү. Таргалаа л шүү. Үгүй нэ гаргаач. Яриач цааш нь. Дамжуулаач, бусдад өгөөч. Бусдын төлөө залбираач. Тэсвэлүүд залбираач гэдэг үгэн дээр юу вэ? Бурхан биелжсэн шин. Би яагаад чиний залбиралд хариулах ёстой? Энэ бол чиний л үг, чиний л бодол. Яг энэ үг миний дотор тунгалцсанаас хойш би бурханы хүсэл, бурханы үнэхээр тэр залбирна гэж юу юм бэ? Бурхантай хамт алхах нь тий. Залбирал гэж юу юм? Хоосон үг юм уу? Эсвэл зүгээр л нэг юм бурхан амар олон дурс сурчсаад ирэж харсан юу ч болов юм шиг алхаа явчихдаг. Эсвэл утгагүй баахан ганц хоёр юу ч болоод байгаа мэдэхгүй зүгээр ингэ ярьж ажилласан яваад өгдөг. Үгүй энэ бүр бодиттой бурхан дээрээ бодиттойгоор та бүр юу хүсээд байгаа, бурхан юу хүсээд байгаа. Тэр зүйл чинь залбирал аахгүй. Танд бурхан юу гэдэг юм хий таниулна. Тэгэхээр та зөрүүл асуулт асууна. Бурхан энэ чи юм уу? Яг л Мосе Египтээс гарсан 33 өдөр бүлэг дээр гардаг шиг бурханд асуулт тавиад тэр хоёр ярилцж шít. Израилийн ард өмнө яах их талаар, яаж алхах талаар. Бурхан ганц үг л хэлдэг, эсвэл ганц өгүүлбэр заримдаа өгдөг. Энэ бол залбирал байдаг. Энэ зүйлс юу хөдлөж байгааг би хардаг юу вэ? Ганцхан үг юу? Ганцхан өгүүлбэрөө ямар айхтар хөдлөгд юм бэ? Миний хоосон чалчсан 100 үгнээс, 1000 үгнээс бурхнаас ирсэн нэг өгүүлбэр, нэг үг ямар хүчтэй юм бэ? Энэ залбирлын тунг ямар хүчтэй юм бэ? Бурхан биднийг хамгаалж байгаа, бидний аман дээр манаачид тавьж байгаа, бидний амыг цэвэрлж байгаа, бидний оюун бодлыг хүртэл цэвэрлж байгаа. Юуг л ариун сүнс бидний оюун бодол өөрөө үгийг эрх өдөр бүр бэлгсаар байх болно. Тэгээ таны бүр оюун бодол чинь би бүр төсөөлөхгүй юу гэл яа бурхныг үгүйсгээд үзээч гэдэг тийм бүр үзээч чигээд үзээч ямар гоё үг. Үзээч чи харнаа. Хараарай. Бурхан бүр тэгээд огчи бүр ингээд намайг эсэргүүцэх гэж чи чадахгүй. Би бүр чиний доороос мис заслуудыг ин үндсүүдийг би гаргаж ирнэ. Ирэх жилүүд бүр тэр юмсуудыг бүр хийсээр байх болно. Зогсохгүй. Бурхан зогсдог бурхан биш. Байнга ажилласаар байна. Бүр байнга таныг бүр энэ юуг л бидний бодол, бидний сэтгүүгээр явах гэн бүр ариун сүнс таныг бүр хөтлсөөр байх болно. Ариун сүнс таныг бүр өдөр бүр цаг минут бүр мадгүй нь хоосон үгч биш. Та хүлээж ав. Тэгээ хүлээж авахгүй юу болдгийн жишээ байдаг. Дахиад хаадын дээд 6-гийн дугаар бүлгийн 30 дэх бүлэг дээр байлаа. Хааны илч ирээд Илишадар ирдэг. Тэгээд Илиша явж явсараа хамгийн сүүлд нь юу гэл чи энэ зүйлээс хүртэхгүй. Тэ? Тал хайгүй амьдран одоо ингээл үр тариа хямдарна. Гэтэ чи энэ зүйлийг авахгүй. Яг үл чи миний үгүйсгсэн учраас чи надтай хамт байгаагүй учраас чи эргэлцсэн учраас чи намайг шоолсон учраас энэ жил нөгөө ариун сүнсийг гомдоох, ариун сүнсийг үгүйсгэх яг л фарисеуч үчиг ариун сүнс ажиллаж байхад түүний үгүйсгдэг, түүний үгэн дээр байдаг. Бурханаа харуулаач. Бурхан чинь хаана байгаа гэдэг тэр үгүүд хоосон шалчилсан тэр үгнүүдийг бурхан авч хийж байна. Бити хоосон шалчигнаад бай. Бурханы өмнө суу. Тэгээд бурхан чамд юу хэлхий чинь зааж өгөх болно. Ажил дээр чинь салбар дээр чинь хүртэл чамд мэрэгүү ухааны өгнө. Ариун сүнс бүр яаж мэрэгүү ухаанаа өгдөг таныг хөтлөн дагуулна. Юу гэвэл би тэр зүйлд итгэж байгаа. Тэр зүйлсийг хүлээн авсан гэдэгтээ би итгэдэг. Гэхдээ одоохондоо яг зарим зүйлстэй нүдээр харах юм бол нэг юмс болоогүй юм шиг. Юу ч болохгүй байгаа юм шиг.
Миний амьдрал нэг асуудлууд байсаар л байна. Гэл юмс ингээл болоогүй юм шиг байгаа л байна. Гэхдээ би харахтаа бурхан үдэ нэгээд намайг хар. Уулсыг хар. Тэнгэрийг хар. Би яаж ажиллаж байгааг хар. Тэгэл та зориг авна, та хүчийг авна. Та зогсохгүй. Та үргэлжлүүлсээр байх болно, алхасаар байх болно, та бүр залбирал чинь бүр хурц байх болно. Таны залбирлын үг чинь бүр гайхалтай байх болно. Та бүр өөрийгөө биш, өрөөлөгч биш, та бүр уулсуудыг дамжаад үндэстнүүдийн төлөө залбирдаг байх болно. Тэр үндэстэн дээр ажиллаж байгаа тэр ажиллагаануудыг Бурхны хүсэж байгаа хүслийг та тунгалдаг байх болно. Энд чинь Бурхны хүсэл, чинь Бурхны хараа байхгүй. Бити жижигхэн хараад зүгээр л нэг юм өмнөх юм зүйлсээ харах биш. Бурхан чамд алсыг харуулмаар байна. Би чамд уулсыг харуулмаар байна. Би чамд дэлхийг харуулмаар байна. Миний үг ямар хүчтэй байдгийг би чамд харуулмаар байна. Миний ганц үг энэ газар дээр тунгалагдахад юу болдгийг би чамд харуулах болно. Би чамд мэдрүүлэх болно. Би чамд мэдрүүлэх зогсохгүй хамсуулах болно. Хамсуулаад мэдэх бүр цадуулах болно. Энэ бол Бурхны ажиллагаа байхгүй. Энэ бол Бурхны эрх мэдэл. Энэ бол таны ажиллагаа биш. Энэ бол таны оюун бодлоор чийгдэг зүйлс биш. Энэ бол таны хүслээр чийгдэг зүйл биш. Энэ бол ариун сүнс Бурхны хамтын ажиллагаа байхгүй. Таны сүнсийг ч хүртэл дуудаж байна. Босч ир зогс. Тэгээ миний юу ихийг өргөжлүүлээд хар. Нүдээ нээ. Нүдий чинь би нээцэн. Чихээ нээ. Би чихий чинь нээцэн. Би чамд хүрэх болно. Би чамд хамт байх болно. Миний хүч ямар байдгийг би чамд мэдрүүлэх болно. Бурхан бас хэлдэг штэ. Юу гэвэл Петр эдэр ингээд нэг завин дээр суугаад загалчдээ штэ. Тэр шинжэнгөө загаслаад юу ч барьж чаддгүй. Тэгээ бүр ингээд зөхрөөд явж исэн баг. Тэгэхэд Есүс Христ хамт байж байгаа. Одоо энд тороо хай. Ингээд тороо хайсан чи бүр ингээд химжээшгүй загас тэр торонд нь багтахгүй бүр ингээд тэр зайн живэх гээд яг энэ үн ажиллагаа одоо сэргэж гинэ гэж аахгүй. Чи магадгүй өөрөөрөө хийгээд өөрөөрөө яваад өөрийнхөө бодлоор өөрийнхөө биеэр өөрийнхөө сэтгэхүүгээр ч юм эсвэл өөрийнхөө сэтгэл хөдлөлөөр юмсыг юу ч болохгүй байсан бол ариун сүнс таны дээр орж ирээд таны оюун бодол дээр ажиллахад юу болохыг та харах болно. Та тороо шидсэн, Бурхны шид гэсэн газар шидсэн, тэгээ та юмсыг барих болно. Та олон загсыг барих болно. Та тэр бүр загсаа дийлэхгүйгээр яана Бурхан та чи ийм амир юм уу гэж яана би дийлэхгүй нэ гэдэг та бүр гэдэг би чи ардсан. Юу гэл юм сэлгээр ингээ би ардсан тах юу гэл яг тэр зүйлсүүдийг төсөөлөхөөр тэр зүйлүүдийг та бүр хараад мэдрээд амсгаар химжээшгүй гэдэг нь тэр бүр агуу авахгүй Бурхан бүр химжээшгүй би бол химжээшгүй намайг оюун бодлоос одоо өөрийнхөө оюун бодол бити намайг төсөөлөд бай. Өөрийнхөө хараагаар бити намайг хараад бай. Өөрийнхөө чихээр бити намайг сонсоод бай. Тэгвэл та би юугаар сонсох юм? Би юугаар харах юм гэж бодож магадгүй. Та зөвхөн нүдээ нээгээд сүрхнээс чинь сүнснээс чинь ариун сүнс юу барьж байгааг та харах болно, мэдрэх болно. Ариун сүнс ажиллаад эхлэхэд та өөрөө ч зүхтагаад ч зүхтаж чадахгүй. Та бүр холдоод нуугдаад Йона шиг бурхантай нэг чадахгүй. Тэр юмсууд хийгдэх, тэр зүйлүүд хийгдээд эхэлсэн байхад ариун сүнсний хүч чадал таныг өөрөө удирдан хөтэлдэг. Тэр бүр таныг дагуулдаг. Тэр тантай хамт байдаг. Тэгээ Исая 56-ын 3 дээр чихээ нэ. Чих нэ гэж бурхан хэлж байгаа байхгүй. Ариун сүнс чихээ нэ. Чих чинь нээгд. Сая хараа хэлсэн шүү дээ. Нүд чинь нээгдэн гэсэн бол одоо чих чинь нээгдэн. Сонсно. Бурхны дуу хоолойг сонсно. Бүр тод сонсно. Тэгээ та бүр ганхахгүй болно. Тэр дуу хоолойг сонсохоор та бүр ганхахгүй. Таныг бүр юу ч ямар ч дуу хоолой, хэний ч дуу хоолой таныг хөдөлгөж чадахгүй. Нөл яг л Бурхны дуу хоолой байна гэдгийг та бүр тод мэднэ. Ариун сүнс ярьж байгаа гэдгийг та бүр тод мэднэ. Та бүр тэр зүйл дээр халахна. Химжээшгүй Бурхан таныг өөрөө дуудаад, өөрөө хөтлөөд, өөрийнхөө үгээр дагуулж байхад өөр юу таныг хөдлөх вэ? Юу ч хөдлөж чадахгүй. Тэр бол Бурхны ажиллагаа байхгүй. Нотын сүм дээр ч хүртэл Бурхан ажиллаж байгаа. Бурхан анханасаа бүтээсэн. 2012 онд ирэхэд хүртэл би хэлжсэн шүү дээ. Бурхан энэ газар байна гэдэг өөрөө надад хэлсэн учраас
Юу ч намайг энд бурхан байхгүйгээ хэлээд үзтээ гэсэн шиг бурханы оршихуйн газар дүүрэн байгаа байхгүй юу? Энэ зүйлсийг юу ч намайг надаас хулгайлж чадахгүй. Хэний ч бодол над руу ирсэн ч юу ч тэр хөдөлгөж чадахгүй. Бурхан бүр яг ингэж тодорхой ганцхан үгээрээ, ганцхан үйлдвэрээрээ таны хөлийг батбих болгоно. Тэгэхээр тэр юу ч хугалж чадахгүй бүр үхлийн хаалга ямар юм байна, юу байна? Та зүгээр нэвт төчөглөөл юу юм бэ? Яг л нэг согтун ч яадаг үл ингээл хаалга малгах цөм зогтдог бол та ариус дотор бүрстэн юмсыг пам. Яг л тийм зүйл болох болно. Ариус таны бүр хүчтэйгээр хөтлөн дагуулах болно. Таны бүр ингээд чи ямар гайхалтай бүтээгдсэн бүтээл вэ? Би чамайг өөрийн төрхөөр бүтээсэн. Би чамаар хинтээ суух, хинтээ гэрлэх, хитэн хүүхдтэй болох. Тэ? Чамаа хаа үрээ дуусгах хүртэл би мэддэг. Үргэлж бүр над руу гимшилтэйгээр сүнсний гимшилтэйгээр даруй байдалтайгаар над руу ир. Тэгээ даруй байдлыг чинь би титэн болгоо чамд өмсөх болно. Би чиний толгоон дээр бурхны хүүхд гэсэн тэр титмийг Есүс Христтэй хамт би чамд суулгана. Тэгэхээр чи энэ газар дэлхий дээр хараад яг л тэр Илиша зарцаагаа нүдийг нээсэн шиг бурхан таны нүдийг нээхэд та уулсыг хараад бурханы яаж ажиллаж байгааг хараад та бүр бат бих болно. Танд айдас байх уу, байхгүй. Таны хөл бат байх болно. Таны амчин бүр хурц байх болно. Яг тэгвэл та харсан учраас, та сонссон учраас тэр үгүүд таны дотор бүр сүнсээр хоёр талтай ирд бүр зүрхий чинь нэп. Тэгээд та бүр гагашгүй байх болно. Гагашгүй гэдэг дуу бүдэрээ дараадуулнаа. Юу гэл магтаал бидний дотор үгээрээ өгдөг юу гэл бурхан өөрийгөө илчилнэ. Зойр бидний дуулж байгаа өөрийгөө илчилнэ те. Бид нар хамтдаа залбирч байна. Та ганцаараа биш. Бид нар хамтдаа. Юу гэл бурхан бид нар хамтдаа нэг бие. Нэр саяхан бид манай овс нүүсэн. Тэгээ бид нар хамтын ажиллагаа гэдгийг харсан байхгүй юу? Өчтөр хүртэл Тамир ах маань нэрээд тэр хаалганы үг хийж яхад чаддаг л хийдэм байх даа л гэж хэлсэн. Тэр юм нааж ямар хурд юм бид нар чинь ингэ наахад айгүй удаан агаадсан байхгүй юу? Тамир ах ирсэн тэр мөр жоох юм шиг баг 5 минут наацсан. Би хүн чи өстө чаддаг юм а ингэж л хийдэм ээ. Би ч өмнөр нь ороод яг бид нар ч хийн л дээ. Тэгтэл ямар амар лаг хийдэм. Тэр гар мар хөдөлж байгаа хэмжээ авч нэг чи ингээ өчт энэ ингээд баг баркет шалч ингэдэм ингээл тэр нэг бид нар зөөлөвч наасан байхгүй хан дээр ойлгоогүй хүмүүст нь тайлбарлчих. Тэгээ бид нар тэрийг зарим ингээ жоохон займаатай ингээ хийсэн байхгүй. Тэгтэл бид нар хийсэн л дээ дуусгасан. Бид нар чадсан. Өчтөр хүртэл бид нар нүүлгсэн. Гэтэ бид нар хамтын ажиллагаар нэг нь 2 давхурд гаргаад дарыг нь 3 давхурд гаргаалаа 3 давхраас нь дээшээ 5 давхур руу гаргаад нэг нь хизээч 5 давхур руу гараагүй байхгүй нэгэндээ ингээд бөөхө маргаар өгсөн. Энэ дээр хүртэл бурхан ажиллаж байгаа байхгүй ариун сүсээр би ингэж ажилт тийш үү хүн бүр зүгээр ингээд юм хийж явах хүртэл ингээд би ингэж ажиллаж байгаа шүү. Бөөхөгаа аваад нүдээ нээгээд чихээ дэлдэлгээд вэ. Тэр дэлэлийг ингээд бит яваад гараа. Зүр сэтгэлээсээ сүнсний гаж нүдийг нээ. Бурхан бол сонсдог. Тэр бол хариулдаг. Тэр бол хязгааргүй бурхан байхгүй юу? Түүний эрхэм бодол бол хязгааргүй. Хинжээшгүй. Би бүр яриад миний үг хүртэл дутна. Би бүр зүгээр л өөрийнхөө мэддэг хэмжээний л үгээр ярьж байгаа. Мосетэй яаж ярьж ирсэн те? Мосе нүрээ харуулаач гэдэг. Бурхны оршихуй түүний хажуугаар явдаг. Тэгэл тэр зүгээр Библиэлд байдаг зүйл биш. Тантай ч хүртэл Бурхны оршихуй хамт байж Бурхан тантай нүрээр уулзсан өсөж байгаа. Тэгээд тэрээр хүч чадал урсна, эрх мэдэл урсна, хайр урсна. Та бүр хайртай шимэртэй шүү ч хэлээд шаардлага байхгүй. Зүгээр л нүдний харцнаас ч хайр урсна. Та бүр заримдаа бүр хийх шаардлага байхгүй. Зүгээр харахад чинь тэр чинь хайр урсан заяа. Хүн таны нүднээс хайрыг олж харна. Бурхны хайр ийм л байдаг бах та. Бурхны хүч чадал ийм л байдаг бах та. Ариун сүнсний хүч чадал ийм л байдаг бах та. Ариун сүнсний мэрэгүү ухаан ийм л байдаг бах та. Монголын одоо сая хурдны зам ингээл айгүй олон ингээл гол мол сэтэл мэтлэн ингээл бидний одоо хэлэв гол дунд гол мол гэж яриадсэн байхгүй юу. Тэгээ би бодож ирсэн. Тэгсэн.
ариун сүнсний голыг хинч хааж чадахгүй. Түүний гол урсна. Магадгүй сэлбэг гол шиг бетон босгоод ч түүний ажиллагааг зогсоож чадахгүй. Урсаар л байна. Үер бол даваал ороод ирнэ. Тэгэхээр нураана. Тийм болохоор энэ хотод хийж байгаа зүйлч гэсэн магадгүй ариун сүнсний дуу хоолойг боомлох ч юм уу те. Ариун сүнсний голыг хаах, ариун сүнс байдгүй юм шиг хүнийг амьдруулахыг хүсдэг байхгүй юу? Харин ариун сүнс энэ зам өчигдвэл би байдэн штэ. Би чамтай хамт байна. Би бол бодит. Би бол голыг урсгана. Чамайг бүр ингээд хол хөтлөн дагуулна. Чи бол надгүй бол юу ч биш. Юу вэ? Чи юу ч биш. Юу ч хийж чадахгүй штэ. Ариун сүнс таны хөтлөн дагуулах болно. Таны амьдралаар ойр оршин дээр ч хүртэл юмсыг харуулад бүр юмсаа илчлэн харуулна. Тэг би дөрөв хэлсэн ш зүүдүүдээр хүртэл ярьдаг гэд. Тэг бурхан зүүдүүдээр сануулдаг. Миний алдах гээд байгаа зүйлийг хүртэл надад зүүдээр хэлдэг. Хэлсэн. Гэхдээ би дөрөв дараа мэдээд байгаа байхгүй юу? Гэвэл тухай зүүдэлчээд би мэддэггүй. Юу зүүдэлч вэ? Юу яач вэ? Тэгээ тэр зүүд мартагдахгүй. Юу зүүдэлч вэ гэж би боддог. Яач вэ гэл. Тэгэл өдөр хоног өнгөрөөл сар бол энэ зүйл чи юм байна штэ. Чуулган дээр ийм их гээд байгаа юм байна штэ. Миний тэр энийг хамгаалаач гээд байгаа юм байна штэ. Чи энэ дээр алдах гээд байна гэдгийг бүр ингээд хэлээд байна штэ. Тэгээ саяхан би хамгийн сүүлийн зүүд гэвэл Швед улсыг харсан гэсэн штэ. Зүүдэндээ бүр тэр мартагдахгүй тод Швед улсын газрын зураг ингэж харж ирж байгаад Монгол улсаа биднийг хамгаалаач. Тэгээ миний асуулт юу бодол юу байсан гүйл ийм агуу улс штэ дээр НАТО мата тэ зэр зэвсэг мэвсэг юу Монгол нэг ч пуужингүй улсаар юугаа хамгаалуулах гэдэг. Тийм ээ. Нэг ч зэвсэггүй нэг ч одоо бүр агаараас зэвсэг хөвж байхгүй улсаар өөрийгөө агаар хэлийг хамгаалуулах гэдэг энэ улс ч. Гэтэ зүнслэг утгаар бодох юм бол өөр улсууд бидний дуудаад байна. Дуудахын тулд таныг бурхан бэлдэж байна. Тэхэнд бол бурхан танд өөрийгөө илчилж байна. Тод харуулж байна. Улсууд таныг хүлээж байна. Үндэстнүүд таныг хүлээж байна. Аймагуд таныг хүлээж байна. Сум дүүрэг өөр улс таны нүдэнд үзээгүй чихэн сонсогдоогүй. Таны нэрийг ч мэдэхгүй улс магадгүй таныг хүлээж иж магадгүй. Миний төлөө залбираач. Үгийг тунгалаач. Бурхны хүслийг манай улсын дээр тунгалаач. Джонатан Дэвид пастор хэлсэн шүү дээ. Би үггүй бол би улс руу явдаггүй. Тэр улсын төлөө залбирдаггүй. Юу гэвэл надад бурхнаас үг өгсөн тохиолдолд би тэр улс руу явчих тэр улсуудын сүнслэг хүсэлт үгийг тунгалдаг. Тэр хөнгөл юу л өөрийнхөө юмар хийхгүй шүү дээ. Ариун үг өгөхөд хүч чадал өгөхөд тунгалж байна. Яг л Паул илчиг. Паул илчиг Азад битий номлол ихэд ариун соргилоход яваагүй. Хаан дуулахын хүртэл зүүдэнд нь хүртэл бурхан өгөө өгөөд за би Македон руу явах юм байна. Чи юу гэвэл Паул илчийн ажил биш байхгүй. Түүний тэр бүр ингээд оюун бодол нь биеийн хүртэл өөрийнх нь биш болцсон. Ариун сүнсээр босс за одоо тэр одоо миний үгийг тунгал тэр Паулын ч үг биш. Миний үгийг яг л энэ зүйлс одоо бидний дотор энэ зүгээр л бид нар уншаад суудаг Библийн зөв үлгэр домог ч юм эсвэл нэг зүгээр тухайн үед болоод өнгөрцөн зүйл биш. Энэ бол бурхны зан чанар, бурхны бүр хийж байгаа ажил. Энэ одоо ч хүртэл бурхан амьд байгаа. Одоо ч хүртэл ариун сүнсээр таныг бүр хөтлөн дагуулдаг, таны болгоомжилж хилдэг, танд анхааруулж хилдэг. Ирээдүйд болох ч байгаа зүйлсээр хүртэл танд харуулдаг. Тэгэхээр та эргэлзээ байдгүй. Өөр хүмүүсээс ч үг ирнэ. Магадгүй тэр үгэж эсрэг. Тэгэхээр таны нүүрэн ч хувирал байхгүй. Паулыг ч хүртэл бөөнөрөө залбираад сууж явах нэг хэвцүүлэгч өөрийгөө хүлээд одоо явал одоо ингэ чи ингэ баригдана, хүлэгдэн. Паул тэр мэддэггүй ш мэдчихсэн. Тийм ч болохоор тэр үгэн дээр ерөөс за тэгнэ. Би өөрийгөө мэдчих байгаа. Гэхдээ би бурхны ажлыг хийнэ. Тэгэл гараа алгаад баригдаад оргидөө явсан. Бурхан ингэж ажиллаад байгаа хөөхгүй. Бурхан ингэж ажилладаг хөөхгүй. Ариун сүнс яг одоо ингэж ажиллаад байгаа хөөхгүй. Хүн нөмөрийн дотор таны бодоогүй биш бүр төсөөлөөгүйгээр таны дотор ямар бурхан бэ гэдгийг мэдрүүлэх гээд байна. Бүр таны нүдийг нээж байна. Таны чихийг нээж байна. Тань дотор бүр өгөө өгж байна. Ариун сүнс бүр хүчтэйгээр ажиллаж байна. Энэ газар Сион босч ирнэ гэдэг байгаа. Босч ирсээрч байгаа. Юу гэвэл бид нар хамтаа залбирахад юмс болдог. Миний дууг хинч хорч чадахгүй гэдэг бидний тунхаг байдаг.
Ямар ч асуудлууд намайг эзний өмнө магтаж зогсоход миний дуу хоолойг юу ч хорж чадахгүй. Би бүр зүгээр магтаж дууж чадахгүй гэхэд би ааваа гэж ганц үг орилоод түүний өмнө очих болно. Бид юмцыг сэтлэх болно. Бид юмцыг нураах болно. Бид ариун сүнснээр агаар ертөнцийг цэвэрлэх болсон. Сүнслэг ертөнцийн үгийг тунгалах болсон. Тэгэхээр тэр ертөнцийн бүр цэвэршээд ариусаад тэр дотноор бүр хүмүүс нисгэд агаар онгоц нисгэд ямар ч бөмбөг, ямар ч тийм бүр саа дотор байхгүй. Чөлөөтэй урсдаг байх болно. Энэ бол бидний хийдэг ажил, Бурхны хийж байгаа ажил. Таныг амжилтанд хүрэхийн тулд хэн нэгэн магадгүй залбирч магадгүй. Залбирсаар байгаа. Тэр хүний хэн босгож ирж байгаа. Тэр өөрөө сайн дураараа босч ирэл. За би тэрний төлөө залбираа. За тэр айгу хөөрхөн юм байна. Би тэрний төлөө залбирч. Тэр айгу мөнгөтэй юм байна. Тэрний төлөө залбирч. Биш. Ариун сүнс Бурхан өөрөө таныг өөрийнхөө босгох гэж байгаа хүмүүсийн төлөө таны үгэнд аманд чи үгийг хийгээд тэгээд тэр газар тунгалаад та тэрийг өөрөө харах болно. Тэр хүмүүсийг бүр яаж босч ирж байгааг, тэр хүмүүстэр Бурхан яаж ажиллаж байгааг харах болно. Энд чинь Бурханы ажиллагаа, энд чинь бидний хамтын залбирал авах болно. Бид Бурхан бүр залбирлын өргөөгөө босгож ирж байна гэдэг баг. Залбирлын өргөө гэдэг нь хуучин зүгээр л нэг зайсанд байдаг зүгээр нэг модон байшин биш яахгүй юу? Залбирын өргөөг нь та өөрөө. Залбирлын өргөөнүүд нэгтгэхэд нэг том бүр юу болох юм? Бурханы бүр оршихуй тээсэн хүч чадал болно. Та бол ариун сүнсний сүм гэдгээ мэдэхгүй юу гэж Библиэр хэлсэн шүү дээ. Тийм болохоор бидний оюун бодлоод бүр сэт татагдаад голууд урсах тэр бүр замууд нээгдээд та төсөөлөхгүй байж болно. Бурхан тэрийг хийж байгаа. Ариун сүнсний гол бүр урсж байгаа. Таны зүрх сэтгэлээс та магадгүй за гэж бодож иж магадгүй. Та эндээс гараа алхаад явах чинь ч юм уу яг одоо сууж ах чинь Бурхан чи одоо миний хүүхэд ариун сүнс одоо чиний дотор ажиллах болно. Ариун сүнс бодтойгоор ажиллах болно. Тэр зүгээр л нэг идгээдэг ч юм уу хэлээр ярьдаг зүгээр л нэг юм хэлбэр төдий зүйл биш ээ. Тэр бүр агуу ажиллах болно. Тэр бүр таныг хөтлөх болно. Тэр бүр таныг бүр чиглүүлэх болно. Ирээдүйд хөтлөх 20 жил, 10 жил, 30 жил нэг өдөр 7 хоногийнхаа тэр зүйлсийг танд илчилж харуулна. Тэр бүр таныг хөтлөн дагуулна. Бурхан бол одоо хэлж байгаа байхгүй. Би бүр яагаад ийм олон хэлдгийг мэдхүү. Нэг үгийг айгүй олон тунгалуулдгийг таныг сонсоосай. Таныг аваасай. Таны тэр зүйлийг хүлээн аваасай. Бити үгүйсгээсэй. Үгүйсгэх юм бол айгүй хэцүү шүү дээ. Бурхан бүр ингээд Бурханы зүрх шанална. Бурхан бас шаналдаг зүрхтэй. Гомддог зүрхтэй. Минь бүр бодит байхгүй. Одоо энэ зүйл бодит гэдгийг тунгалаад авах. Би бүр бодит. Би байдаг. Би байсаар байгаа. Тийм болохоор энэ цамшд ариун сүнсч бодит, Есүс Христч байгаа, Бурхан эцэгч байгаа. Энэ гурийн хамтын ажиллагаа энэ хотын сүмдэр хүний бүрэн дээр дүүрнээр хийгцээр байгаа. Гэхдээ энэ цаг мөчид ариун сүнс таны нүдийг, таны чихийг бүр тод нээх болно. Та Библийг нэхтээ та бүр алмаар нь та ангаана. Бурханы үг ийм байсан юм уу? Би урд нь юугаар уншиж ирсэн бэ? Та өөрийнхөө оюун бодлоор л уншиж ирсэн. Ойлгох гэж хичээж байсан. Ариун сүнсээс гуугаад нэг хэсгэн заа ойлгохгүй мэн Библийг анхаа явждаг. Тийм зүйл биш байх болно. Язгуур Библийг нээгээ суухад ариун сүнс таны дотроос бүр ийм үгтэй, ийм ишлэлтэй ингэж холбож гарч ирээд би бол ийм Бурхан. Би агуу Бурхан. Хүч чадлын Бурхан. Би чамаа бүтээсэн. Миний ажиллагаа энэ байна. Чи уус руу хараад тунхлаач. Юу хийгээд ингэж асуудалтай суугаад байгаа. Энэ системийн эсрэг тунхлаач. Миний хүслийг тунгалаач. Миний хүслийг хэн тунгалах юм? Бурханы хүүхдүүд л тунгална шүү дээ. Миний эрх мэдлийг хэн харуулах юм? Бурханы хүүхдүүд л харуулна шүү дээ. Энэ нийгмийн өөр хүмүүс харуулах юм уу? Үгүй. Яг түүгээр сонгогдсон, түүгээр дуудагдсан, түүний чуулган, түүгээр өдөрдүүлж байгаа хүмүүстээр Бурханы сүнс дүүрээр дүүрэн бууж ирж халиулах болно. Бэлхуулах болно. Тэр дүүрэх болно. Бурханы дүүргэлт, ариун сүнсний дүүргэлт гэдгийг та амсах болно. Амсаа цодохгүй та бүр мэдрээд амсаад түүгтэйгээд алхдаг нэг юм байх болно. Ариун сүнс тантай ярихдаа бүр баярлаг байх болно. Энэ бол миний хайртай хүү. Би бүр ярихдаа бүр дуртай байдیں۔ Үгүй өгөхдөө дуртай байдیں۔ Библи бол ингэж бид нар уншдаг шүү дээ. Юу гэл зүгээр л нэгээл хоосон үг уншдаг юм биш. Бодит амьд үг ариун сүнс таны оюун бодлыг нээгээд харуулна.
Ирэх өдрүүдэд ч юм уу яг одоо энэ цамж та магадгүй Библийн нэгэд хар. Гэхдээ та өөр ишлэлээр биш, та өөрийн нүдээр биш, Бурхны нүдээр харах болно. Та ариун сүнсээр харах болно. Та өөрөө голгоо болох болно. Та өргөжлүүлээ алхасаар байх болно. Юу ч болж байсан та алхасаар байх болно. Та магадгүй асуудалтай байж болно. Та магадгүй бүр ингээд өртөө ч юм уу эсвэл өөрөө ярьд юм да. Өвчнөтэй ч байж болно. Юутэй ч байж болно магадгүй. Тэгтэл ариун сүнс таны хөтлөн дагуулсаар байх болно. Үу таалгуудыг нээсээр байх болно. Хаахуудыг хаасаар байх болно. Түүний ажиллагаа үргэлж хийхтээр байх болно. Түүний хоолойг юу ч үнэхээр хорж чадахгүй. Ариун сүнс үгээ хэлсэн баг түүний хоолойг юу ч хорж чадахгүй. Бурхан үгээ хэлсэн байхад эцэг тунгуулсан байхад Самуэлийг амьд байхад тэр газар юу болж ирсэн мэдгүй. Израилийн ард түмэн амар тав юм байсан. Таныг амьд байхад таны гэр бүл чинь, таны ойр орчин чинь, Монгол улс чинь юу болохыг та харах болно. Юмсууд яаж өөрчлөгдөж байгааг та харах болно. Танаа ажил дээр чинь, танаа сургууль дээр чинь бүр юу болж байгааг харах болно. Нэгдмэл залбирлуудыг бурхан босгож ирнэ. 2 3-аа нийлээд үнэхээр нэг зүйлсийн төлөө санаа нэгдэн залбирдаг, юмсыг нураадаг. Заавал бөөнөрөө биш. Зүгээр 2 3-аа нийгээд юу болж байгааг бид харах болох байхгүй юу? Таны нүдийг нээсэн учраас таны залбирлууд бүр хоосон биш гэдгийг та харах болно. Та бүр сонсох болно. Та бүр хараа зогсохгүй. Яг тэр Илиша зарцаагаа нүдийг нээсэн шиг бурхан таны нүдийг нээсэн байхгүй юу? Аль хизээний нээсэн. Хар. Би ямар агуу бурхан бэ? Хар. Сахуугийн асуудал чи хар. Бурхан юу вэ? Ямар бурхан өөрийнхөө хүүхдээр яаж ажиллах гэж харах болно. Ямар мэрэгэн санаануудыг өгөхийг чи харах болно. Намаа тороо шидэгдэх гэсэн газар тороо шидэгд загас баригдсан шиг тэр мэрэгэн ухаанууд ариун сүсээр өгөгдөд үнэхээр их олзыг олсох болно. Тэр олз тэгтээ миний төлөө ашиглагдах болно. Сүмийн төлөө хэрэгтэйтэй санхүү хэрэгцээтэй бүх салбар нүдээр урсах болно. Ариун сүс хүч чадлаа энэ газар урсах болно. Тэгээ бидний магтаалч хүртэл өөрчлөгдөх болно. Бурхнаа харцсан яаж магтахыг бид мэднэ. Түүний оршихуйг харцсан, түүний хүч чадлыг харцсан яаж магтахыг бид харах болно. Таны дуу хоолой ч орилж чарлаад юу ч хорж чадахгүй. Бүр ингээд цаанаасаа уулсуудыг сэт тавиад магтаал гэж ийм л байдیں۔ Сион гэж ийм л байдیں۔ Залбирал гэж ийм л байдیں۔ Бурханд итгэдэггүй ингэж л алхахтیں۔ Завгуур алхаанууд та нар бий болох болно. Өөр сүмд рүү очиход, өөр бие эргэтнүүд рүү очиход, Есүс Христийн өөр эргэтэн рүү очиход загвар байх болно гэж би тунгалж. Юу гэвэл хотын сүм загвар сүм байх болно. Тэр онгороод би хэлж байгаа юм биш. Зүгээр ингээд нэг юм болоод хэлж байгаа юм биш. Зүгээр л бурхан та нарын загвар сүм байх болно. Загвар гэр бүл байх болно. Загвар аав байх болно. Загвар ээж байх болно. Бурхан яаж алхахтыг бурхантай хамт алхахдаг хүн л мэднэ. Тийм болохоор бурхан таны хөлийг хүчрэгжүүлнэ. Бурхан тантай үргэлж хамт байна. Түүний оюун бодолд үргэлж хамт байна. Бурхан юу гэвэл би чамд үргэлж хамт байна гэсэн болохоос би чам нэг өдөр 2 өдөр тэнгэр хүртэл нээлттэй гэж урд нь хэлжсэн. Нээлттэй байхад нэг өдөр нэгээд 2 өдөр нэгээд бус өдөр нь хаалттай байд юм бишээ. Өдөр бүр нээлттэй байгаа. Үргэлж таныг нааша гараад ир. Гараад ир. Би чамд өөрийнхөө хүслийг мэдүүлье. Би чамд өөрийнхөө бодлыг мэдүүлье. Би чамаа бүр ямар яаж бүтээснийг би чамд мэдүүлье. Харуулъя. Сонс. Хар. Өөрийнхөө их нэрийг, өөрийнхөө хүүхдүүдийг тавар хүчлээ тайрлаад байх шаардлага байхгүй. Бурхны хариу танаар урсж байхад таны зүр харц чинь тэр хүүхдүүдийг идэгэн. Бүр Есүс Христийг Мосесд бүр мэддэн шүү дээ. Юу л очингууд л Бурхны хүүхдээ Питерийг ч хүртэл мэддэг, Паулыг ч хүртэл мэддэг. Тэгвэл одоо энэ цамжт халиуна, байгалмаа, сувда, отгоо, огноо, мөги, эди, нараа гэл, ариунаа гэл, мөчөө мэднэ. Энэ бол Бурхны хүүхд гэдгийг би мэднэ. Би энэ рүү халтаж чадахгүй. Би энд юу ч очруулж чадахгүй. Яагаад гэвэл Бурхан ингэдэг. Эдгээр чинь Бурхны хүүхдүүд байхгүй. Бурханаар алхдаг нэгнүүд. Бурхны загвар нэгнүүд. Бурхан үгээ айлдж байгаа түүний хүлээн авах тун түүнээс үнэхээр чин зэрэг ярьж байгаа юм биш нь юу гэвэл Бурхан өөрөө хэлж байгаа. Бурхан өөрөө үгээ хэлсээр байгаа. Бидний энэ дээр гарч зогсохын тулд яадгийг та нар мэдгүй. Хавчан жиж гарч ирдэг. Нэрээ эвгэл энд гарч ирж үгээ хэлж байгаа хүмүүс имэйлтэйгээр бүр ингэ сандралтайгаар юу гэл
яах бол бурхан минь та. Гэтэ тэр зүйлсүүдийг бурхан танд айл 7-14 сарын өмнө өгөөд тунгалуулсан өгөөд байдаг. Тэрээс та энд гарч ирээд за би нэг ишл уншиж яана. Ийм ишл биш. Бурхан танд бүр энэ үгсүүдийг бүр танд айл эрт мэдүүлсэн, харуулсан, тунгалуулсан. Тэгээд тэр үгийг та энэ газар хэлэхэд тэр хүчийг бусд нь мэдрэх болно. Бусд нь харах болно. Хайрлагдсан нэгнүүд ямар байдгийг харах болно. Бурханы үгтүүд гэдэг хоосон үг одоо арилсан. Харин бодит бүр ингээд хайрлагдсан нэгнүүд гарч ирэх болно. За өдөрөө босоо залбирцгаая бурхан руу хандан. Түүнд гараа өргөөд миний дуу хоолой биш энэ цай мөчт бурханы дуу хоолой. Ариун сүнсний дуу хоолой. Есүс Христийн дуу хоолой. Есүс Христийн мэрэгэн ухаанууд бид үнэхээр энэ замшд оюун бодлыг үнэхээр хааж байна. Бурханы үгийг хэлүүлэхээс саад хийж байгаа. Чи бол ийм гэж зэмлж байгаа. Үнэхээр явж байгаа тэр бодлуудыг Есүс Христийн нэрээр энэ замшд хааж байна. Яг энэ замшд хүлж байна. Энэ газ мөчд үнэхээр тэр биеэс үнэхээр хаана байх ёстой. Тэр бодлууд хаана байх ёстой. Яг тэр байран дээр нь тавьж байна. Харин энэ замшд бид Бурханы харааг нээж байна. Бурханы бодлуудыг нээж байна. Бурханлаг бодлуудыг нээж байна. Ариун сүнсний дуу хоолойг нээж байна. Ариун сүнсний хүч чадлыг нээж байна. Ариун сүнсний харааг нээж байна. Ариун сүнсээс өгч байгаа бүгдийг нээж байна. Нэгт хүлээв. Бурханы хүч чадлыг хүлээв. Ариун сүнсний бүтэн үгүйсэх. Харин энэ замш хүлээв. Түгээр дүүр нь юу байдгийг, түгээр дүүр нь яаж алхахыг хүлээв. Бурханы хүч чадлыг хүлээв. Бурханаар сонгогдсон, түүнийгээр дуудагдсан хүмүүсээ Бурханаар хайрлагдсан нэгнүүдээ хүлээн ав. Би ч гэсэн хүлээн авч байна аа. Энэ замшд би ч хүлээн авч байна гэж та тунгал. Би таны гэсэн бүхэл зүйлийг хүлээн авч байна. Би танаас урсгаж байгаа бүхэл зүйлсийг хүлээн авч байна. Би хаадаг нэг юм биш. Би урсгалдаг нэг юм байх болно. Би үнэхээр цаашаа урсгалдаг, дамжуулдаг, бүхэл цааш нь дамжуулдаг нэг юм байх болно. Ариун сүнс намайг харахтаа, надтай явахдаа баяртай байх болно. Бурхан намайг харахтаа энэ бол миний хайрлагдсан нэг гэж харах болно. Бурхан намайг харахтаа энэ бол миний хайрлагдсан нэг. Энэ дотор би хамт оршд юм аа. Энэ бол Есүс Христ үнэхээр Иохан Баптистээр усан дотор баптизм хүртээд ариун сүнс түүн дээр буусан. Тэгэхэд Тэнгэрээс энэ бол миний хүүхэд. Түүнд миний таалал оршдог. Түүнтэй би хамт байдаг. Яг энэ цаа мөч ч гэсэн ариун сүнс таны дээр ирэхэд, тантай хамт байхад үнэхээр Тэнгэр заагтахад юмс болд юм аа. Тэгэхээр Тэнгэрээс энэ бол миний хайрлагдсан хүү, миний хайрлагдсан охин. Би түүнтэй хамт байдаг. Би түүнийг цонгосон. Би түүнтэй хамт байгаа. Би түүнийг үнэхээр их мэдлээ тосолж байна. Үнэхээр ариун сүнс тослоо ямар гэдгийг харах болно. Тэр бол Бурханы хүүхэд гэдгийг харах болно. Түүнээс голууд урсах болно. Тэр голуудыг юу ч хааж чадахгүй. Тэр голуудыг юу ч үнэхээр ханч юу ч тэр голыг хааж чадахгүй. Харин тэр голууд цаашаа урсаар байх болно. Тэр голууд цаашаа үнэхээр үргэлжлэн далан дийлж олон замуудыг урсах болно. Олон хотууд руу урсах болно. Олон хоолуудыг тижээдэг байх болно. Амийн урс байлг болно. Тэр үнэхээр хүч чадлын гол байх болно. Тэр голыг хүмүүс хараад Бурханы хүүхдүүд ингэж ажилтдаг байхдаа, Бурханы их мэдл ингэж ажилтдаг байхдаа, Бурханаар алхдаг хүүхдүүд ингэж байхдаа, Бурханы үнэхээр хайрлагдсан хүмүүс ингэж явдаг байхдаа, Бурханаар хайрлагдсан ихнэр хоёр ингэж алхдаг байхдаа, Бурханаас хайрлагдсан хүмүүс ингэж алхдаг байхдаа гэдгийг харах болно. Тэр нүдүүд нээгдсэн юм аа. Харах нүдүүд нээгдсэн юм аа. Бус ч гэсэн таныг харахтаа Бурханы хүүхд гэж харах болно. Бус ч таныг харахтаа үнэхээр ариун сүнсээр хөтлөгдсөн, үнэхээр Бурханаар хайрлагдсан ингэж харах болно. Бурхан харуулдаг нэг. Бурхан сонсогдог нэг. Бурхан бол хайрын бурхан. Тэр бол голыг урсгадаг бурхан. Энэ хот тэр гол урсгах болно. Энэ хот тэр үнэхээр амьсны гол урсгах болно. Тэр голыг юу цаад хийж чадахгүй. Тэр голыг цаад хийж байгаа бүхс асуудлуудыг би одоо энэ замч Есүс Христийн нэрээр түүний эрх мэдэлтэй нэрээр зогс гэж яг тушааж байна. Яг бид үнэхээр энэ эрх мэдлэгийг залбирдаг байх болно. Бидний дуу хоолой хүчтэй байх болно. Бидний үнэхээр гошгосон биш. Бид эрх мэдлийн дуу хоолойг урсгадаг болно. Бид ариун сүнсний голыг урсгадаг байх болно. Бид Есүс Христийн хүч чадлыг урсгадаг байх болно. Түүгээр хөдлөгдсөн нэгнүүд ямар байдгийг бид үнэхээр энэ газар урсгадаг байх болно. Бид загвар байх болно. Бид загвар гэр бүл байна. Бид загвар хотын сүм. Бид үнэхээр загвар итгэгчнэр байх болно. Хүмүүс хараад үнэхээр л итгэдэг хүн ийм байдаг бахтаа гэж харах болно. Эдгээр ирэх өдрүүд хүмүүс таныг харах болно. Таны бурхантай яаж алхаж байгааг чинь харах болно. Муу нэгж таны ширтсээр байгаа.
Гэтэ тэр тань руу хизээж халтаж чадахгүй. Тэр тань руу нэг ч үг хэлж чадахгүй. Тэр тань руу бүр үнэхээр нисэлж чадахгүй. Хуруугаа хүргэж чадахгүй. Үнэхээр Бурхны хамгаалалт, Бурхны хүүхдүүдээр дүүрэн оршд юм аа. Бурхны хамгаалалт хотын сүмдээ дүүрэн оршд юм аа. Бурхны хамгаалалт түүний доор байдаг гэр бүлүүдээр дүүрэн оршд юм аа. Түүнд хамааралтай нэгдээр дүүрэн оршд юм аа. Түүний эрх мэдэл дүүрэн оршд юм аа. Тэр бол эрх мэдлийн Бурхан. Тэр бол хүч чадлын Бурхан. Тэр зүгээр оюун бодол дотор төсөөлөгдөг нэг юм биш. Тэр бол ариун сүнсээр голуудыг нээгээд миний сүнстэй хамт нэгдээд ариун сүнсийн голоор миний төр сэтгэлээр одоо би чиний Бурхан юм аа. Одоо би Бурханы хүүхэд юм аа гэж тунгалуулд юм аа. Тэр бол хүч чадлын Бурхан. Тэр бол эрх мэдлийн Бурхан. Тэр таны амийг нээгээд одоо энэ замч тунгалуулах болно. Би бол Бурханаар сонгогдсон нэгэ. Би бол түүгээр хайрлагдсан нэгэ. Намайг үнэхээр юу ч зогсоож чадахгүй. Түүний хайраас намайг юу ч холдуулж чадахгүй. Үхэлч юу, хаагцлч юу, эдэн мөнгө юу ч биш. Энэ ертөнцийн байгаа юу ч намайг Бурханы хайраас холдуулж чадахгүй. Бурханы эрх мэдэлээс холдуулж чадахгүй. Наа Бурханы хүүхэд барих эрх мэдэлээс холдуулж чадахгүй. Энэ цагт бид хаанхээр уулсын дээгүүр харж түүний үнэхээр эрх мэдлийг харах болно. Бид үнэхээр ариун сүнсийг зүгээр хоосон ярьдаг нэгнүүд биш. Түүнтэй хамт алхдаг нэгнүүд байх болно. Бид үнэхээр тэр голуудыг урсгадаг нэгнүүд байх болно. Хот дотор голыг урсгах, голыг урсгах бидний бүгддэг нэг юм биш. Харин урсгадаг нэг юм бай. Юмцыг сүлждэг нэг юм бай. Үнэхээр агаар дээр хэмбэлтэйгээр сүнслэг тунгалдаг нэгнүүд бай. Агаарыг цэвэрлж, хотын дээр агаарыг цэвэрлж, гэр бүл дээр агаарыг цэвэрлж, үнэхээр өөрийнхөө дээр оюун бодлууд дээр агаарыг цэвэрлж, уусууд дээр зүйлсүүдийг нураа. Юмцуудыг эзэмш. Бурхан таныг өөрийнхөө дүр төрхийн дагуу бүтээгдсэн. Бурхан танд бүх зүйлсийг эзэмшүүлэхээр бүтээгдсэн. Бурхан таны дотор Есүс Христтэй хамт үнэхээр тэр хаан суулгаад түүний доор хөл доор бүх зүйлсийг байршуулсан юм аа. Та дээрээс юмсыг хараад юмсыг хөдлөгдөг байх болно. Та дээрээс юмсуудыг хараад юмсуудыг хөдлөгдөг байх болно. Байх ёстой байранда байлгадаг байх болно. Та тэгээ сонсоод байх ёстой байранда байх болно. Оюун бодол чи байх ёстой байранда байх болно. Энэ махан би чиний хүсэл биш. Бурханы хүсэл миний дээр дүүрэн байх болно. Яг одоо энэ залбирал энэ үг бидний дээр дүүрэн байх болно. Түүний үгэнд бидний эзэмш дүүрэх болно. Тэр эрх мэдэл бидний дүүрэх болно. Эрх мэдлийн Бурхан байхгүй юу? Тэр хоошин гоншихын хүүхэн шиг дуу хоолой биш. Тэр бол эцгийн дуу хоолой. Эцгийн дуу хоолой цуурайтахад үнэхээр далайн ус давлгаалах мэт бидний төсөөлшгүйгээр тэр хүчрэг дуу хоолой цуурайтт юм аа. Тэгээд бүх дэлхий түүний хүлээн авдیں۔ Бурхны үгээ тунгалахад хүлээн авдаг байхгүй юу? Та ч гэсэн хүлээн ав. Хүлээн ав. Түүний хүлээн ав. Өргөжлүүлсэн алсаар бай. Бидний хоосон уншигнаад алхаад бай. Харин түүний эрх мэдлийг хүлээн аваад өргөжлүүлсэн алхасаар бай. Өөрийнхөө ойлголтод бүү төшгөл. Өөрийнхөө хараанд бүү төшгөл. Харин ариун сүнсний хүч чадал дотор түүний эрх мэдэл дотор алах. Тэр танд ихэд үнэхээр тэр зүйлсүүдийг өгөх болно. Бэлгүүдээс дээр зүйлсийг өгөх болно. Бэлгүүдээр зээлс тэр хийгдэж байгаа зүйлсээс дээгүүр эрх мэдлийг танд өгөх болно. Та бол Бурхны хүүхэд болсон нэгэн. Бурхны хүүхэд гэдэг бол үнэхээр эрх мэдлийн дуу хоолой. Бурхны хүүхдүүд энэ газар дэлхий дээр юмсыг байршуулд юм аа. Болгвол болно, зогсгвол зогсно, нээгдгвол нээгдэн, идэргвол идэрнэ, чөлөөлгвөл чөлөөлөгдөн, итгэгвөл итгэн, босоод алах гэвэл алхна. Үнэхээр Бурхны ажиллагаа цаашаар үргэлжлэр байгаа болно. Үнэхээр суунгой хүмүүс алхах болно. Үнэхээр хараагүй хүмүүс харах болно. Түлхий хүмүүс нь сонсох болно. Сонсохгүй хүн сонсоод баярлах юм аа. Бурхан чи ингэж ярьд юм байна шүү тэгээд. Түүний дуу хоолой сонсоод баярлах болно. Хараад баярлах болно. Сохор хүн үнэхээр хараа ороход баярлдаг шиг. Бурхнаа харсан нэгэн бүр баярлан дэвцэн хөөрөх болно. Бурханы эрх мэдлийг харах болно. Түүний хүч чадлыг харах болно. Ирээдүйд ч биш. Маргааш нөгөөдрөөс ч бид хамтдаа нийлэн залбирах болно. Бид хамтдаа юмсыг бүтээдэг байх болно аваа. Итгэлийн ахын дүүс нэгдмэл байдлыг ариун сүнс дотор үнэхээр гинжин хэлгээ. Тэр хэлгээ юу ч тасалж чадахгүй. Тэр хэлгээ нэг өргөжлүүлэн гал мэд хуулах мэд. Түүний гар хоорондох холбоосуудыг юу салгаж чадахгүй. Евро нэгэн хорон үгсүүд, евро нэгэн буруу бодлууд, евро нэгэн зүйлсүүд юу ч биднийг Бурхны хайраас холдуулж чадахгүй гэдэг шиг.
Бидний хамтаа ариун сүнс доторх тэр хэлхээс холбоос юу салгаж чадахгүй. Тэр бол Бурхны эрх мэдэл, Бурхны үг. Тэр бас Бурхнаас хэлэгдэж байгаа үгсүүд. Бид хамтаа үнэхээр юр бусын хамтын ажиллагаа бид мэдрэх болно. Юр бусын хамтаа алхаж байгаагаа мэдрэх болно. Би ганцаараа биш гэдгээ мэдрэх болно. Бид бүр олуулаа гэдгээ бид бүр хот юм гэж үнэхээр төсөөлшгүйгээр цаашаа ямар олуулаа гэдгийг бид нар харах болно. Бүр хязгааргүй олуулаа гэдгийг бид нар мэдрэх болно. Бид нар харах болно. Учир таны нүдийг нээсээ учраас та харах болно. Энэ сууж байгаа 20-30 үнээр төсөөлөгдөшгүйгээр энэ сонсч байгаа хэдэн хүмүүсээр төсөө 200-300 үнээр төсөөлөгдөшгүйгээр ямар агуу гэдгийг харах болно. Хотын сүм ямар олуулаа гэдгийг бид харах болно. Хотын сүм ямар олуулаа гэдгийг бид мэдэх болно. Уусууд ганхаж юмсууд байранд орох болно. Гол мөрнүүд сэтлэгдэн үнэхээр Бурхны голууд хүчтэйгээр урсах болно. Гол нь далаа болно. Далаа нь үнэхээр энэлхий дүүрэх болно. Тэр гол үнэхээр ноогын завшиг аваа. Тэр голууд бүхэл зүйлсүүдийг нураах болно. Үнэхээр бүхэл зүйлсүүдийг хуухлан шатаах болно. Бүхэл зүйлсийг урсгах болно. Бурхны биш бүхэл зүйлсүүдийг үнэхээр нураах болно. Бурхны биш бүхэл зүйлсүүдийг тэр гол урсгах болно. Тэр голыг бид чөлөөдөө тавьж байна. Тэр усыг бид чөлөөдөө тавьж байна. Тэр гол урсаад, тэр ус урсаад юмцыг цэмлэх болно. Тэр бол хүч чадлын дуу хоолой. Хайрын дуу хоолой. Гэхдээ тэр бидний туйлын даруй болох болно. Магадгүй их мэдлийн өгж байгаа ч тэр бидний туйлын даруй байдлыг өгөх болно. Туйлын даруй би бүр юу вэ гэдгийг мэдрэх болно. Би яаж гэж та үргэлж Бурхныг магтах болно. Миний оюун бодол би гэд өөрлөгөө харахад Бурхан над руу харсаар бай, над руу харсаар бай. Наамайг үргэлжлүүлсэн ширтсээр бай, над руу харцаа шиглүүлсээр бай, над руу чихээ үнэхээр дэгдэлгээд сонсоод миний үгийг сонссоор бай гэж хэлэх болно. Чи өөрийг харах юм бол унана. Энэ ертөнцид чи явж чадахгүй. Харин чи намайг харах юм бол чи улам холыг алхах болно. Улам хол гүүг болно. Чиний зам бат бих болно. Тэр нарийн замаар гэрэлтэй замаар алхах нь тэнд маана байх болно. Тэнд үнэхээр бүхэл зүйлс байх болно. Тэнд Бурхны үгүүд дүүрэн байх болно. Чи бүр Бурхны үгээр бэлхах болно. Чи бүр тэр үгүүдийн хүч чадлыг мэдрэх болно. Мэдээ зогсгож амсаад идээд тэр зүйлсүүд урсгадаг байх болно. Чи зүгээр үгүүдийг хадгалдаг нэгэн биш, тэр үгүүдийг урсгадаг нэгэн байх болно. Ариун сүнс яг л юм бэ дээ. Урсгадаг нэг юм аа. Бид ч бас урсгадаг нэгнүүд байх болно. Бид ч бас юмсыг цөмөлдөг нэгнүүд байх болно. Бид үнэхээр хишгэлэн гараад тэр баарын савуудыг яаж хямхтан хичгэлээ дээр нь дэвсэлдэг шиг бид юмсыг дэмслэх болно. Хотын сүм хүлээ ав. Ирэх өдрүүд миний юу хийж байгааг хүлээ ав. Надад итэг, цөөхүүлээ гэж битгий бод. Та нар бол хар болуулаа. Тэнгэрэлчүүдийг хар, нүдэ нэгэд хар. Тэд нар ямар олуулаа, хуухсан шатаач гал гэдгийг харах болно. Элишэ зарцын нүдийг нээгээд тэр баатрууд тэр тэнгэрэлч нарыг харсан шиг бидэртэй хинт байгааг бид нар харах болно. Ирэх өдрүүдэд юу ч таны амьдралаар тохиолдож байсан, таны ойрчинд юу ч болж байсан, та түүний эрх мэдлийг тунгалах болно. Та түүний хүч чадлыг урсгах болно. Та түүнээс ирсэн үгийн дээр л бацгахсаар байх болно. Юу ч тэр үгийг үнээр гагуулж хулгайлж чадахгүй. Танд өгөгдсөн бол танд өгөгдсөн үг. Бурхнаас танд өгөгдсөн үг. Тэрийг хадгал, тэрийг ман. Тэр эрх мэдэл танд өгөгдсөн юм аа. Бурхны хүч чадлын газар дүүрэн урсаж, эрх мэдэл бүрэн дүүрэн урсаж, хязгааргүй таны оюун бодлыг сэтэлсэн тэр үгсүүд өгөгдөх болно. Бурхан бол хязгааргүй нэг юм аа. Бид нар үргэлжлүүлээд Бурхны гайхалтай гэдэг өдөр бүр мэдэрсээр байх болно. 7 хоног бүр мэдэрсээр байх болно. Сар бүр мэдэрсээр байх болно. Жил бүр мэдэрсээр байх болно. Олон хүмүүс биднэр лөө ирж харсаар байх болно. Үнэхээр гэр бүлээ яаж удирдах тэр бүхэл зүйлсүүд бидэнд өгөгцөөр байх болно. Бидэнд үнэхээр хүүхдүүдэд хайрлах мэргүүгээ өгөгцөөр байх болно. Бид үнэхээр санхүүг яаж удирдах тэр мэргүүгаанад өгөгцөөр байх болно. Энэ бол ариун сүнсээр хийгдэг ажил. Үнэхээр бид үнэхээр бидний тор уранхаа байсан бол Бурхан өгсөн. Загас баригдахгүй бидний тор уранхаа байсан бол Бурхан өгсөн. Ариун сүнс нөхцөн. Одоо тороо шид. Одоо чи их олзыг босгох болно. Энэ бол агуу байх болно. Энэ бол зүгээр хүний төсөөлдөг олз биш. Энэ бол Бурханаас өгсөж байгаа олз байх болно. Энэ олзыг зүгээр хүлээн ав. Тимээг хүлээн ав. Энэ олз юу вэ гэж битгий бод. Зүгээр хүлээн ав. Энэ олз бол ирэх өдрүүдэд танд ишигдэх зүйлсүүд юм аа. Энэ олз бол зүгээр Бурханаас өгдөж байгаа бэлэг. Энэ олз бол Бурханаас өгдөж байгаа тэр ариун сүнсний хүч чадал. Олз гэдэг бол зүгээр олз хүлээгээд ав. Бити эргэлз энэ хинийх бол энэ үнэхээр тэрнийх баха. За энэ өөр хүнийх баха. Энэ минийх л биш шүү гэж бити эргэлз. Яг одоо хүлээн ав. Тэр бол танд өгөгдсөн. Хүлээн ав. Тэрэн ав.
Тэр зүйлсийг хүлээн ав. Өргөжлүүлэн тэр зүрдэл алгасаар бай. Тэгээ бурхан энэ газар өөрийнхөө ажлыг хийсээр байх болно. Учир нь энэ өргөөний тэргүүн бурхан Есүс Христ энэ өргөөг өдөртөн чиглүүлж байгаа ариун сүнс. Өргөө үргэлж бэлхуулсаар байгаа ариун сүнс. Эцгийн нүд бидрэл үргэлж ширтсээр байгаа. Үргэлж бидний түүний мэлмий бидрэл ширтсээр байгаа. Ширтээг өмнөд бити цааш амьдраарай. Алдсан гэж бити өөр дээрээ төвлөрөөрэй. Харин бурхан руу хандаарай. Гэмшил тэрч байж хамаагүй. Зүгээр л бурхан руу гүгээд оч. Тэр таны тэрж аваад ирээдүйд алдахгүй тэр зүйлсүүд таныг хөтлөх дагуулах болно. Таны бүтлгүүд гэдэг зүйл таны дотор байхгүй болно. Үнэхээр сүрэл гэдэг зүйл та үнэхээр тэр үгийг хаях болно. Таны оюун бодол, таны бүр сэтгэлгээ тийм үг байхгүй байх болно. Дампуурл гэдэг үг байхгүй байх болно. Хоосон байдал гэдэг үг байхгүй болно. Мөнгөгүй байдал гэж байхгүй болно. Үнэхээр тэр өвчин гэдэг тэр зүйлүүд байхгүй байх болно. Харин тэр зүйлсэн дээр бид нар гიშгэд зогсоод Бурхны хүүхдүүдийн эрх мэдлэр тэр зүйлсүүдийг хуваарилдаг байх болно. Ариун сүнс талархаж байна. Бурхан эцэг талархаж байна. Иесус Христ талархаж байна. Амьд оршигч бодогч нэгэндээ талархаж байна. Альфа ба омега нэгэн цорын газ бидний бүтээгч нэгэндээ талархаж байна. Амьд нэгэндээ сонсдог нэгэндээ тань талархаж байна. Бидний залбирлыг сонсдог тань талархаж байна. Бидний бодлуудыг мэддэг тань талархаж байна. Бидний үнэхээр дуу хоолой өгдөг тань талархаж байна. Бидний үргэлж босгодог тань талархаж байна. Бидний өмнө итгэлийн эцгүүдийг илгээсэн тань талархаж байна. Бидний өмнө өдрөштийг босгож ирж байгаа талархаж байна. Бидний өмнө хүмүүнийг илгээж байгаа талархаж байна. Бидний өмнө төгөө өгж байгаа талархаж байна. Танд бүхэл алдар магтаал байх болтгоо. Талархал гэдэг үг бидний төр бүр нэвчин бидний бүр эзлэн авах болоо. Энэ зүгээр хоосон үг биш. Энэ зүгээр хоосон зүйл биш. Талархал гэдэг зүйл бидний дотор бүр бичээд бодтой байх болно. Энэ үгэд биднийг эзлэх болно. Бүхэл зүйлсүүдээр таны нэрээр талархаж байна. Есүсийн нэр гэдэг бол зүгээр хоосон ярьдаг үг биш. Хоосон нэр биш. Есүс нэр дээр ирэх өдрүүдэд бидний дээр бүх зүйлс нээгдсэн гэж би тунгалж байна. Харин тэрийг зарцуулах мэрэгүү ухаан ариун сүнс танд өгөгдсөн. Хүлээ ав. Есүс Христийн нэрээр талархаж байна. Ирэх өдрүүдэд өргөн. Амен.